Дасгалжуулалтын академи ачгаа байна. Сайн байна уу? Дасгалжуулалтын академи Ану байна. Орой минь төргий. Сайн байна уу? Тэтгэлийн оролцогч Доломцдаг байна. Тэрээ сайн байна уу? Yes. Та өнөр оройн мэндийг хүргээд дасгалжуулалтын академи багийн хамт болсон тэтгэлийн уралдааны багшлагтайгаа хамтраад та нартайгаа тэгээд лав хийгээд ороод ирлээ. Ямар учиртай вэ гэхээр миний бизнес онлайн дасгалжуулалтын бүртгэлээ эхэлсэн явж байгаад та бүхэн мэдж байгаа хаа. 9 сарын 1-ний хүртэл миний бизнес онлайн дасгалжуулалт маань бүртгэлээ явуулж байгаа. Тэгээд хэрвээ та энэ хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсэж байгаа бол энд байрлуулсан линк дээр дарж ороод хөтөлбөртөөгөө танилцаад тэгээд хөтөлбөртөөгөө танилцж агаад өөрийнхөө бүртгэлийг явуулаарай. Тэгээд бид нар өнөөдөр юу ярих гэж байна вэ гэхээр яагаад энэ хөтөлбөрт хүмүүс хамрагдах ёстой юм бэ? Яагаад манай Дулам цэцэг лайв хийгээд энэ хөтөлбөрт орох гээд ингээд зүтгээд байгаа юм бэ? Энэ талаараа манай Дулам цэцэг маш гоё тайлбарлаж ярьж өгнө биднэрт. Тэгээд бид нар бас дасгалжуулалтын академийн залуучууд Ану бит хоёр бас оролцохыг хүсэж байгаа. Хэрвээ ямар нэгэн шийдвэрээ гаргаж чадахгүй эргэлзэж байгаа хүмүүс байх юм бол эргэлзээгч тайлхаар асуултанд хариулж өгье. Эргэлзээгч нь тайлхаар тайлбарлахаа талаар тайлбарлая гэж бодож орж иж байна. Тэгээд Дулам цэцэгтэй микрофоноо шилжүүлээ. Тэгээд Дулам цэцэг маань өөрийгөө танилцуулаад тэгээд яагаад лайв хийсэн шалтгаанаа, тэгээд яагаад энэ хөтөлбөрт хүмүүс орох ёстой юм бэ гэдэг яг яриад өгөөч. Байна. Байна. Орж ирж байна уу? Орж ирж байна. Бүгдээрээ сайн байцгаана уу? Тэтгэлийн миний бизнес хөтөлбөрийн тэтгэлэгт уралдааны оролцогч Дулам цэцэг байна. Тэгээд миний би яг анх энэ нөгөө хөтөлбөрийн тэтгэлэг зарлагдж байгаа 8 сарын 1-нд нөгөө Моника лайв хийжсэн. Тэгээд тэр лайвыг үзэл яг тэтгэлэгт оролцъё гэдэг анх одоо хүсэл төрсөн. Тэгээд ерөөсөн нөгөө Моникагийн нэг номыг нь бол манай нэг найз надад санал болгож ирсэн нөгөө бэрхшээл ба боломж гэдэг. Тэгээд тэр үедээ бол яг сайн уншаагүй. Тэгээд Моникагийн нөгөө лайвыг нь үзэл айгуу гой юмнууд яриад тэгээд дэлхийн мундаг нөгөө тэр бомбнуудаас суралцсан асар их тэр урт хугацаанд суралцсан зүйлээ ингэж монголчуудтай хүргэж байгаа. Заманын юм гацаад одоо асуулт чинь яа гэдэг. Зүгээр тавьж байна. Тэгээд маш гоё зүйлүүдийг ярьсан болохоор тэгээд тэндээс үнэхээр ингээд нөгөө инспирэшн аваад тэгээд орцъё гэж бодсон. Тэгээд дээрэс нь нөгөө нэг би ер нь нөгөө тэр лайв дээр ярьжсэн тийм анх нөгөө тэр чинь юу л оюутан бахасаа нөгөө Роберт Киосакигийн юуг уншаад нөгөө баяа ав ядуу ав гэдэг номыг уншаад ер нь хүн нөгөө савг ирчихсэн бүр ихтэй өөрийнхөө бизнесийг эхлүүлэх гэхтэй тийм нөгөө өөрөө ингээд болоо гэж нэлээд одоо ярил хагуул хийгээл өөрийгөө таних гал те би надад ямар бизнес өгөх юм гээд маш удаан хугацаанд бодож ингэж явж исэн зүйлийг маань хэрэгжүүлэх ингээд мөрөөдөж бодож явж исэн юм маань хэрэгжүүлэх маш гоё юм боломж гарч ирж ин гэдэг тэр нөгөө лайв дээрээс бүр ингээд амар гоё юу аваад мэдрэмж аваад тэгээд тэндээс ерөөсөө энэ уралдаанд би яг оролцох хэрэгтэй байна. Яг энд л оролцож би те тэтгэлэг авч одоо ингээл хүлээж исэн бараг 10 хэдэн жил хүлээж исэн юм яг л одоо хэрэгжүүлэх ингээд цаг нь болж гэдэг тийм мэдрэмжийг аваад тэгээд тэтгэлийн уралдаанд ингээд өөрийнхөө юг хийж исэн лайв хий гэдэг тийм шийдвэрийг гаргаад тэгээд анх яг үндэ нөгөө нэг лайв хийхэд маш одоо хэцүү байсан л да. Яг үндэ нөгөө нэг тийм лайв хийж исэн ямар oh my goodness гараа авчлаа тий. Сүлжээ жоох муу ах шиг. Хараад ирэх. Бичлэг хийгээл тэнгүүр ингээл нэлээ маш олон удаа ингээд бичлэг хийж тэгээд одоо 5 сар хүрсэн. Бэби маань одоо 3 сартай шүү дээ. Тэгэхээр бэбигээ унтуулчаал тэгээл юу 2-3 хоног ингээд бодоод яг би юу ярих хэрэгтэй гэдэг ярих юмнуудаа бүгднийг ингээд бичээл тэгээл за эхлээд ямар ч миний бизнес хөтөлбөрөөр танилцуулна. За тэгээд өөрийнхөө тухай ярина. За тэгээд ярих хийж байгаа бизнесийнхаа тухай ярина гэл тэгээл баг нөгөө миний бизнес хөтөлбөрийнхаа тухай ярих юм аа нэг өдөр бэлтээ
дараа нь дахиад өөрийнхөө тухай ярих юм аа дахиад нэг өдөр бэлдээл ингээ бүгднийг бэлтэж байгаа л бүүн цаас болгож байгаа тэр цааснуудаа бүгднийг базаал нэг юм 2 3 цаас болсон баха. Тэрнэр ингээ гол санаануудаа бүгдийг ингээ бичиж жагаад тэгээд тэрийг хараад ирсэн байхгүй. Тэгсэн чинь манай тасгалжуулалт академи хайр юм гоё юм. Яг гоё юм дээр тасраадах юм аа. Ярьсан гэдэг. Тэгээд бүгд тэгж бичиж байгаа тэгээ ярьсан. Яг нөгөө тасгалжуулалт академийнх ингээд өгч тасарсан юм. За. Тэгээд нөгөө нэг энэ харин жоохон таслаад багш. Тэгээд нөгөө санаанууд ингээд асар олон юмнууд ингээд бичиж байгаа. Тэрийг ингээд нэг базаал ингээд жижигхэн арай жоохон урангуул гол ингэ харж байгаа яг битсэн нөгөө төвшөр өгнөдөө харж байгаа л ингээл яриадсэн. Тэгэхгүй бол ингээл жоохон хадуурч гад байсан учраас тэгэж лайв хийжсэн. Тэгээд маш их одоо миний хувьд бол амар тийм зориг юу шаардсан. Тэгээ нөгөө 30 хоногийн аян байсан шүү дээ. Тэр нь яг 8 сарын 1-ээс бүгдгүүлээд ингээ оролцоо явсан байхгүй. Тэгээ тэн дээр нөгөө 8 сарын 1-ээс 30 хоногийн аянд явж эхэлсэн юм байна шүү дээ. Хоёлоо байрлалын солиулт юм лөө? Өөр газар очиод үзүүл яах вэ? Тэгээд тэр 30 хоногийн аяны 2 дахь аауд явсан. Тэрэн дээр нөгөө амжилтын цаг болдог айцууд гээд тэгжсэн. Тэгээд тэн дээр би нөгөө тэр 30 хоногийн аянд оролцохдоо ойлгосон зүйлүүд гэж бичээд хажуудалд нь болохоор хэрэгжүүлэх зүйлүүдээ ингээд бичсэн байхгүй юу. Тэгээ тэрний нэгэнд нь би энэ нөгөө айцад авч лайв хийн гэдэг тийм одоо миний хийх ажил юунд орсон гэсэн байхгүй даалгавар нэ. Тэгээд тэр даалгавраа биелүүлээд лайвыг бүр амар зориг гаргаж хийсэн. Тэрнээс би чи нөгөө фэйсбүүк идэхгүй байдаг байхгүй. Тэгээ сүүлд би нэг лайв хийсэн шүү дээ. Фэйс дээр лайв хийсэн таад үзсэн үү тэрийг үзсэн байсан уу? Бүгдтэйгээ нөгөө хот руу Хоёлоо өөрийгөө солиод үзгээ хэлий те. Нөгөө байршлаа солиод за. Их хата солиоч болон цэцгээ. Агуур болон цэцгээ чи нөгөө нэг эхний суужсэн газраа очихгүй бол чи нөгөө интернет чинь оож гарах шиг байна. Яг чи яг гоё үе дээр тасдаг байхгүй. Баяж энэ уг нь гайгүй л байгаад шиг баха. Яг байсан л газар юм да. Тийм. Ярьж хахад тийм байсан газраа байгаа даа уг нь. За юуха камера өгдөө. За болж байна уу? Арай ч харагдчихвэ. Засан дээр баха гэж. За ингээ инх бата юу дулмцгээ чи нөгөө нэг камера өгөө тэгээд микрофоно юу биш интернетийнхаа сайн газар очиодох заяа. Хэдүүлээ тэр хооронд солонгоогоос байна солонгоо сайн ороод ирсэн лээ. Сайн. Гэрээ самлах юм уу? Сайн уу? Таяна тэ хавцаад ороод. Зүгээр. Би тэгэхэд лайв эхэлсэн явж чи анзаарсан тий? Тий та яг лайв гээд ороод байгаа. За дулмцэг одоо ороод ирсэн. За, минийх яаж вэ? Орж хараад тах шиг байх. Энэ миний интернет уг нь гайгуулах шиг байх юм. Харин яагаад амбал орж гараад. За одоо гайгүй. Шүрүүг нь гайгүйсэн. За гайгүй юу? Гайгүй. За үргэлжлүүлээд явъя. Яг гайгүй гэхээр л хацраад алга болчиход байна. За солонгоор маань юу вэ? Юу хийгээд вэ? Хөтөлбөртөө орох талаар ямар бэлтгэл хийж ийн? Аюу бэлтгэл. Өдөр шүлгүүл бодостой шүү. За бэлтгэл тарай. Байна. Одоо орж иж байна уу? Одоо гайгүй. Үргэлжлүүл. Одоо гайгүй юу? Үргэлжлүүл. За тэгээд нөгөө айц тавсан тухай ярьж байсан шүү дээ. Тэгээд нөгөө 30 хоногийн аянд болохоор нөгөө хийх ойлгосон зүйлээ бичээд тэгээд нөгөө талд нь хийх зүйлээ бичсэн байсны тэр нөгөө 2 дахь аудион дээр миний хийх зүйл нь энэ айцсаа даунтуулж энэ тэтгэлэг хөтөлбөрийн лайвыг хийнэ гэдэг миний одоо хийх зүйлийн жагсаалтан байсан байхгүй. Тэгээд тэр даалгавраа биелүүлээд лайва зориг гаргаж хийсэн. За тэгээд одоо нөгөө өөрийнхөө тухай танилцуулъя тийм.
Өө. Түрүү зүгээр яа таа. Харин тий түрүү уг нь гурлаа ярьж хэцүү зүйлсэн. Тий. За тэгээд намайг дулам цэцэг гэдэг. Тэгээд одоо нөхөр 2 хүүхэдтэй саяхан 5 сар амарчаад одоо бэбигээ хараад байж байгаа. За ажлын хувьд болохоор оюуны ундраа групп судалгааны мэргэжилтийг хийдэг. За тэгээд ер нь бол нөгөө бизнесийн судалгаа төлөвөө тийм чиглэлээр одоо бараг 10 гаруй жил юм уу да ажиллаад явж байгаа ажлын тийм чиглэлийн туршлагатай. За тэгээ хувь хүнийхээ талаас юм бол нөгөө нэг видеон дээр ярьсан шүү дээ. Ер нь нөгөө нэг тийм оюуны талын ном унших тий. Бано одоо байна уу? Нам болж яриад байгаа. За. Тэгээд хувь хүнийхээ хувьд болохоор нөгөө оюуны талын тийм зүйлүүдийг маш их одоо уншиж судалж ингэж яадаг. Тэгээд нөгөө анх тэр Роберт Кийосакигийн номыг уншаал хүн ингээд өөрийн гэсэн бизнестэй болох ёстой гэдээ ингээд бодсон. Тэгээд тэрнээс хойш ингээд янз бүрээр судлаад өөрийнхөө давуутаа суултаал гээл янз бүрийн нөгөө хувь хүний хөгжлийн номыг аягүй уншаал. Тэгээд нөгөө өөрийнхөө SWOT analysis хүртэл бас хийж байсан. Тэгээд тэндээс би нөгөө яг лайв дээр хэлээгүй болохоос нэг юм 2 зүйл байгаа байхгүй. Миний хувийн зүгээр сонирхол болохоор яг тэр нэг оюуны талын нэг юмнууд байгаа. Мэргэжил талаасаа болохоор би яг энэ бизнесийн одоо судалгаа шинжилгээ те бизнес төлөвлөгөө гэдэг нөгөө консалтинг талын миний нөгөө мэдлэг туршлага тэр талдаа тэгээ өөрөө яг энэ чиглэлээр эксперт болох тэгээ яач интернет нь байгаад шиг санаа. Бано. Байгаа. За чирээсээ чам. Энэ нөгөө нэг минийх дээр тасарч орж ирээ тэгээд яагаад гэв. Тэгээд энэ хоёр сонирхолтой. Тэгээд энэ хоёроо би ингээд ерөөсөө нэг юм базаж яаж чадахгүй. Нэг бол ингээд консалтингаар явъя гэхээр мэдээ мэдлэг туршлага төлөвлөн бас болохгүй байгаа гэдэг. Тэгээд нөгөө оюунаараа явъя гэхээр нөгөөт маань бас яг орлого болж болдгоо. Тэгээд ингээд явсаар байгаа. Тэгээд нэг 2016 онд юм уу да найзуудтайгаа инэрл ертөнц гэх төрийн бас байгууллага байдаг аахгүй тэрийг байгуулж ирсэн. Тэгээд яг гоё юм ярих тасч чадах юм тий. Юунд байгаа юм бол бусдын зүгээр ахад тий сони. Энэ уу байна. Одоо орчиж чинь. Хасаалал ерөөсөн. Тэгээд яг 16 оноос тэгээд юу ерөөсөө нэг тийм найзуудтайгаа нийлээд төрийн бас байгууллага байгуулаад тэгээд асрамжийн газруудаар яваад мөрөөдлөрөө жигүүрлэе гэдэг тийм лекц уншижсэн байхгүй нэг 4-5 асрамжийн газар очиад тэгээ нөгөө хүн мөрөөдөлтэй байх хэвээр мөрөөдлийнхөө төлөө одоо яаж хүн одоо хөдөлмөрлөж явах юм мөрөөдөл одоо оюун санаандаа төсөөлөд ч гэдэг юм ингээд мөрөөдлийн тухай тийм лекц мэгц уншиж явж байсан. Тэгэл за энэ нөгөө юугаа хийж явж байгаа л тэгээ одоо 17 оноос юм уу да ерөөсөө нэг юм оюуны юм төв байгуулмаар юм байна гэдэг тийм сэтлийг төрөөл тэгээд энийгээ бүр яаж байгуулах юм бол яах юм бол гэдэг ингээд ямар ч юм ерөөсөө зориг хүрдгүү тэгээд ингээд бодтой яваад идэг. Гэхдээ ингээд нөгөө зориг хүрдгүү тэгээд яг яаж хийх үү нөгөөх маань ингээд том ингээд хэрэг байгуулна гэвэл ингээд нэг том хөрөнгө оруулалт шаардах гэдэг. Тэгээд би ч одоо өөрөө мэдээж ажил амьдралтай хүн тэгэхээр чин одоо нэг аж амьдралаа зохицуулна цалин мөнгө авах гэхүүд шууд нэг оюуны юм хөнгө орчхоор нэг орлого мөнгө нь баг болчих гээд байдаг. Тэгэхээр ингээд бүр ингээд тэгэл юм болж өгөхгүй ингээд дотроо бодоол янз бүрийн санаануудаа ингээд бичээр идэг. Тэгээд ингэж бодож яваад яах ёстой болоо би энэ дэлхийг ягаад яг л одоо энэ хөтөлбөрт бодох юм бол би өөрийнхөө яг энэ санаагаа маш гоё ингээд тэр нөгөө миний
амьдралд хаянууд гэдэг хамгийн ихний мод бол эсрэг шүү дээ. Тэр яг одоо миний жинхэнэ тэр одоо дотор жинхэнэ юу байгааг миний өөрийн хинбэ гэдгийг нээгээд тэрэн маань тохирсон одоо бизнес хийнэ гэж байгаа. Тэр нь надад маш гоё таалагдж байгаа байхгүй юу. Тэгээд тэгж яах юм бэ наа энэ хөтөлбөрт орох юм бол яг миний тэр хүсэж байгаа гоё юмнуудын маань гоё гаргаж ирээд маш гоё багцлаад тэгээд тэрийг маань маш гоё бизнесийн яг одоо миний хүсэж байгаа тэр төвч байд юм уу юу ч гэдэг гоё бизнесийн санаа болгоо. Hello. Сайн өнөрмөр. Ноо сайн баярлалаа. Би тэгээд лайв хэлсэн явж ийн их дулам цэцэг маань өөрийгөө танилцуулаад талаар ярьжсэн чинь интернет норж гараад жоох маацсан. Санаа болж гарч ирэх юм аа гэд энэ надад маш их таалагдсан миний бизнес хөтөлбөрийн. Тэгээд ерөөсөө энд ороод би өөрийнхөө олон жил ингэж бодож янз бүрээр бодож ирсэн энэ санаагаа юу яах юм байна маш гоё ингээ хэрэгжүүлэх гоё алхмаа хийж чадах юм байна гэдэг тийм юг авсан. Энэ хөтөлбөрт орох тийм чин хүсэл бол төрөөд дээрэс нөгөө 30 хоногийн аянд орж исэн. Тэнд болохоор нөгөө айцаа хэрхэн даван дуулах. За тэгээд дээрэс нөгөө дөрөвдүгээр аудион дээр болохоор нэг хүн нөгөө өөрийгөө нэг бүсгүйж авах өөрийгөө доогуур үнэлээл тэрийг нь Моника маш гоё өөрийнх нь тэр даймондыг гаргаж ирээ. Чи бол одоо тий бусдыг хайрлаж бусдын төлөө бий байгаа өөрийнхөө ингээд юмыг бүтээл гэж авдаг тийм хүн байна гэдэг тэр хүний гоё даймондыг гаргаж ирж байгаа хгүй. Тэгэхээр тэндээс хүн болгон өөр юм гэсэн даймонд хүн болгон өөрөөсөө ирж тэрийг илүү тод гэлзүүлснээр жинхэнэ өөрийнхөө үн цэнийг мэдрэх юм байна гэдэг бүр амар гоё ирч хүч авч байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь тэгсэн чинь нөгөө 11 дэх илүү нөгөө аудион дээр байсан чинь та ерөөсөө хийж чадахгүй юм баг уу та хийх гэвэл бүхнийг хийж чадна гэдэг амар тийм зоригийг тэндээс авч байгаа хгүй. Тэгээд за эсвэл лайв хий би ерөөсөө чадна гэж бүү гэж ирсэн. Ирчлөө гэд бараг хашгирж байгаа юм шиг тийм мэдрэмж аваад тэгээд лайв бүр маш амар идэвхтэй биелдэл 30 хоногийнхаа аяны бас аудионуудыг сонсоод. Гэтэ нөгөө лайв хийх гэдэг нөгөө аудионуудаа бүр сонсож чадахгүй жоохон хөдөлсөн байгаа баг. Тэгээд миний одоо ингээд гарна дэл энэ юугаар ажиллаж байгаа бизнесийн том жижиг янз бүрийн ингээд байгууллагуудтай ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө компаниуд арим жижиг компаниуд болохоор зөвхөн ингээд ашиг хараад яваад тэр нь ингээд төр зуурын уналтанд орох ч юм уу янз бүрийн ингээд юм болоход ингээд амархан тийм юунд санхүүгийн тийм хямралд орж байгаа байхгүй юу. Тэгэхгүйгээр бизнес өөрөө үн цэнтэй байхын тулд яах ёстой вэ гэхээр тэгээ бизнес үнэтэй байхын тулд тэр хийж байгаа хүн өөрөө тэрэндээ маш гоё сонирхолтой. Тэгээд тэр нь үн цэнтэй тийм зүйл байж ич бизнес нь өөрөө тийм байж ич бизнес аягүй гоё үн цэнтэй яваад байгаа гоё миний зүгээр харсан туршлагаас. Тэгэхээр яг энэ хөтөлбөр бол хүмүүс ийм гоё яг өөрийнх нь тэр дотор байгаа үн цэнийг гаргаж ирээд тэрэнд нь суурилсан маш гоё тэр хүнд одоо тохирсон тэр гоё бизнесийг гаргаж ирж байна гэдэг бол асар гоё үн цэн байхгүй. Тэгэхээр би энэ утгаараа үнэхээр маш гоё хөтөлбөр байна. Тэгээд дээрэс нь нөгөө засгалжуулалтын академийн маань ингээд Моникагийн юунаас лайваас харж байхад энэ залуучууд маань ингээд бүгдээрээ өөрсдөө яаж хийх үү юу хийх үү ингээд буцлаа л тэгээд өөрсдийнхөө ингээд санаачлахаар ингээд маш гоё ингэж ажилдаг гэдэг нөгөө юу яг гоё юм хэлэх гэж байгаа тасарч. Тийм манайг лайв хийсэн шүү дээ. Энэ юуны ард юу болж байгаа вэ гэх тэгэл өөртөө ануу гарч ирээл ажгаа гарч ирээл тэнгүүд бүгд амар гоё ирч хүчтэй амар юм бүр ингээл гал асч байгаа юм шиг ингээд нүдийн гэлзэл маш хөтэй байгаа хгүй. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг сэтгэл зүрхээрээ хийж байгаа өөртөө дуртай зүйл бол яаж ийгээс тэр бол үнэхээр асаал хөгжөөл ингээл гоё явдаг. Тэгэхээр тийм бизнес маш гоё амжилттай явд юм байна гэж би өөрөө харсан учраас яг тэр суурийг маш гоё тавьж өгөх юм байна гэж тэгэж бодсон учраас энэ хөтөлбөр бол тэрнгээрээ надад маш гоё юмцэнтэй. Тэгээ бүр сэтгэл зүрхээ зориулж лайв хийсэн. Тэгээд бас лайв хийсэндээ ахалта тий. Тэгэхээр нэг хаалганы цаан юу болдог вэ гэдэг хүчлэг утсан юм шүү дээ. Тийм байна.
Оо. За бүр гадаа явчихлаа. Хараад тийм тий. За би гэхдээ нөгөө цогцоогоо өршүүлээд яриад байгаа шүү. За. Тэгээд маш гоё санагдал. Тэгээд энэ өөрийнхөө лайвыг бүр зориг гаргаж ингэж хийсэн. Тэгээд олон өдөр бэлтжтэй. Тэгээд бичээд тэгээд лайв хийсэн. Үнэхээр энэ хөтөлбөр миний хувьд бол маш гоё үнцэнтэй юм хөтөлбөр байсан учраас орсон. За миний хувьд бол товчхондоо нэг юм л байна да. Тий. Харилцаа дахин гоё ярьж өглөө шүү дээ чи биднэрт манай багийн уулзалтын бичлэгийг үзсэнд баярлалаа. Биднийг бас тэгж багцсанд баярлалаа тий. Ер нь яагаад одоо нөгөө Монгол залуучууд энэ хөтөлбөрт яг орох шаардлагатай болоо чи юу гэж бодож байна? Одоо үеийн залуучууд бид нар дуурах болцсон, дуу хоолойгоо хүргэх болцсон, бид нар суралцах цаг ирсэн ингээд чи лайв дээр бүр яг тэгж амар хүчтэй гаргаж ирж байсан. Бодчод байгаа гинэ. За окей. Юу яа? Чиний чи өөрийнхөө лайв дээр залуучуудаа одоо бид нар өөрсдөө суралцах цаг болсон, оюундаа хөрөнгө оруулах цаг болсон. Бид нар тий ингэж ангаад суух цаг биш шүү гэдэг нэг тийм амар хүчтэй мессеж гэж гаргаж ирж байсан байхгүй юу? Одоо Монголын залуучууд одоо бидний үеийнх нь яагаад энэ хөтөлбөрт оролцох хэрэгтэй бэ? За бидний үеич монголчууд яагаад энэ хөтөлбөрт ёстой юм бэ гэдэг дээр явж байна. Тий, ер нь одоо ингээд миний ажиллаж байгаа иргэн тойрон тий ер нь хүмүүс болохоор ингээд айгүй тийм айцтай яалтчгүй нэг тийм айцтай л байгаа юм даа л да. Айцтай яг үнэ тий. Яг уу 7 цэцгийнхаа яриаг сонсчмаар байна. Тий, айцтай өөрийнхөө юмыг хийсэн бодолтой мөртлөө тэрэндээ ингээд нэг юм зориг нь хүрдэг. За тэгээд нөгөө зүгээр л нөгөө нэг өнөө маргаашаа харагцаасан тэгээд ажил дээрээ зүгээр ингээд цагийг өнгөрөөсөн ч гэдэг юм. Өглөө 9-өөс хүртэл ингээд энэ ажлыг ингээд болгочвол тэгээд босхонд харах юмсан ч гэдэг юм уу нэг тийм бодолтой ихэнх бас хүмүүс бас ажиллаад идэв шиг санагддаг байхгүй. За тэгээд нөгөө талаасаа гэх юм бол хүмүүс ингээд нөгөө нэг яагаад гэж тэр бүгд ингэж бүр энийгэд гацчаад байт. Утасных нь 3G 4G-г нь асаалгаж үзэх үү? Wi-Fi-гүйгээр. За тэгээ. Юу чатаар биччихээ. Ихин нэг юм бичээд өгөөч тхөө. Ихин нэг инфотыг утасныхаа юг асаагаад ороод ирээ гэд түр анмит хийчихээ. Тэгээд ингээд заяа хэвлээ. Гацаад л орж ирээ л. Юусе яриач сонсогдохоо сүултээ бүр сонсогдохоо байлаад шүү. Утасны 3G-г асаагаад ороод ир. Юугаа Wi-Fi-саа гарчих. Бүр гараад утасынхаа зөвхөн утасаа ашиглаад ороод ир. Аль нэгийг ашиглаж. Харин тий аль нэгийг л ашигламаар байх юм. За түр анмит хийж хагаад юу манай чатаар нь биччихээрэй. За ануугийн хувьд би чамаас юм асуух гэдэг байгаа байхгүй. Одоо ингэ залуучууд ингээд гэртээ ингээд тэг зурагт үзэл эсвэл мессеж чил юу хийж ийм гэхээр хийсэн юм алга уйдаа л ингээд байж ийм нэг тийм юу аяг харагддаг байхгүй. Тэг ингээд юун дээр одоо фэйсбүүк дээр ингээд харахаар ямар сони өдөр вэ ингээд уйдаа данчих юм уу тэг юу хийх үү найзуудаа ч гэсэн нэг тиймэрхүү нэг юм байста. Тэгээ нэг хийх юм олохгүй байгаа юм шиг нэг тийм мэдрэмжтэй нэг тийм постууд би хардаг байхгүй. Тэгээд тэр хүмүүс дээр ямар коммент өгмөр байна тий. Тэр хүмүүс үнэхээр амар хайран байгаа байхгүй юу? Одоо монголоор ядж байгаа тийм хүмүүс айгүй их байгаа. Би одоо дэлхийн мэлхийтэй ярихгүй. Зүгээр яг Монголд байгаа залуучуудын хувьд ярихад ихэнх хувь нь яг тийм байгаа байхгүй юу?
Тэр одоо яг юунаас олоод байна гэхээр нийгмийн өөрөө яг хуу ерөнхийдөө яг нэг тийм байгаа ч гэсэн одоо нэг авж байгаа мэдлэг нь дутуу юм уу? Нэг болвол ягаад чи энэ дэлхийгээс авж байгаа энэ гой мэдлгүүд нь Монголд тэгж дутуу очиод идэх юм уу? Нэг болвол үнэхээр тэр амьдралын боломж нь болдгүй юм уу? Үгүй надад бол сэтгэхүйн жоохон юм ядуу байна л гэж би хараад байгаа байхгүй юу? Тэгээ тийм болохоор чинь бид нар түрүүний лайв дээр хэлжсэн сэтгэлгээ ядуу байгаа үед бид нар юу яадаг? Зориг морилго юу юм уу ч байхгүй байхгүй. Зүгээр л айцтай. Тийм залуучууд монголоор дүрм авахгүй. Тэгээд айцтай юм чи хаашаа ч явахгүй. Тэгээ явъя ч ихний очих газар нь тодорхойгүй байгаа байхгүй. Тэгээ тэрийг юунаас сурсан гэхээр нэг аав ээжээсээ одоо энэ багш сургууль одоо тий бүх боловсролын юмнасаа сурцсан. Тэгэхээр манай энэ хөтөлбөр яагаад тэднэрт хэрэгтэй байгаад байгаа юм бэ гэхээр тэр хүмүүсийн одоо хүртэлх одоо туулсан амьдралд нь орж ирээгүй тэр туршлага зааж өгөх гээд байгаа мэдлэг юм бидний өгөх гээд байгаа юм өөр байхгүй арай тустай байхгүй сургууль заагаад байдгүй аав ээжийн заагаад байдгүй те найз нөхөд хилээд байдгүй ажил дээр заагаад байдгүй бизнес дээр гараад ингэдэж шүү тэгдэж шүү гэд хэлж өгөөд байдгүй юмнуудыг манай хөтөлбөр зааж өгдөгөөр шал өөр байгаа байхгүй сургууль дээр заагддгүй юмыг Моника яаж яваад юм мэдгүй хамаг чадлаа шавхаад бүр ингээд айгүй чухал юмыг Монгол руу аваад ирсэн байгаа байхгүй юу Тэгээ энийг хүмүүс сонсоход та нар айгүй итгэмээргүй сонсно. Сонин амар юм гоё одоо бүр шал өөр гаргийн юм шиг юм сонсогдоод байна шүү дээ, тий. Тийм болохоор яг тэгж эргэлзэж байгаа хүмүүс бол орж ирээд өөрсдөө үз. Сэтгэлгээний код гэдэг юмыг яаж гаргадгийг энэ дотор чинь таг гэдэг нэг юм түгжээ мулталтай шүү дээ. Яг нэг одоо нэг тархины түгжээ мултлах гэдэг та нар номч уншижсэн бах ийм үгт сонсчихсан бах. Энэ над дээр ч болж исэн. Тэгэхээр тэр Монголд байгаа залуучуудын тархины түгжээ мултраагүй байгаа байхгүй юу? Тэгээ мултрах боломж нь байхгүй яаж мултлахаа мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ баг мултлаагүй байсан амар ч юм шиг санагдаад байгаа. Яг тэгвэл энэ цаан ч мулталчаар гоё амьдрал байна гэж юусэн мэдэхгүй ингээ байж байгаа нь л яг болоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр хүмүүст л туслах гад тэр тархиныхаа түгжээг мултлаад гоё ингээ тархиа задгаа сэтгээд хүссэн юмаа тодорхойлоод өөрийгөө хин гэдгээ мэдээд тэгээ тэрнийхээ төлөө тууштай явахад нь чадварыг л өгөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр буудан дээр байгаа хүмүүс бол түгжээ мултраагүй л хүмүүс л байгаа даа шүү дээ одоо ерөөсөө тий. Гэхдээ тэрийг бол хинч буруу өгөхгүй л байна л да. Яагаад гэвэл угаасаа л бид нар чинь нэг тийм газар төрөөд өсөөд ингээ амьдарч байгаа шүү дээ. Тийм болохоор тэр залуучуудыг яг энэ лайвыг үзэж байгаа бол за би ямар ч байсан нэг юм гаццсан юм дотор байгаа юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөөч тий. Одоо байгаа энэ тухлаг бүстэй гацчаад байгаа гэдгээ эхлээ хүлээн зөвшөөрч. Наанаас чинь гарахаар ийм гоё орчин байдаг гэдгийг та нар ингээ нэг төсөөлөхөд үзэлтэй тий. Ягаад заавал завгүй яас их завтай. Надад нэг цаг илүү явал би бас амар гоё юм хиймээр лээ. Надад үнэхээр 24 цаг багтаад байдаг. Тэгэхээр надад хийх юм айгүйх байдаг. Тэгэхээр тэр хүмүүс их завтай байна гэдэг чинь үнэхээр хайран байна. Цаг хугацаа та нарын бодоод байгаа мөнгнөөс илүү үн цэнтэй байхгүй. Тэгэхээр Монголд байгаа тэр залуучууд бол цаг хугацаагаа айгүй зөв ашиглаад. Тэгээ гол нь та нараас тэгвэл ганцхан асуулт дахиад асууя. Нөгөө би хинбэгээ дахиад асууя тий. За би хинбэгээ асуугаад бүр олохгүй бол ядаж чи хэн болмоор байгаагаа бод. Ядаж нэг юм мөрөөддөг хүн байна уу? Мөрөөддөг ажил байна уу? Мөрөөддөг нэг юм хийчихсэн гэсэн санаа байна уу? Хүн болгон бодоод үз. Өнөөдөр та нар олохгүй байж болно, маргааш олохгүй байж болно. Зүгээр л бодоод бай. Ядаж энийг олсон тохиолдолд таны надад их зав байна. Би одоо хийх юмгүй байна гэдэг зүйл чинь арай өөр болох боломжтой. Та арай байрнаасаа жоох хөдлөнө гэсэн үг. Ойлгож байна уу те? Тийм болохоор миний хэлсэн үгийг та нарын залуучууд нэг сайн бодоод үзээрэй. Би хинбэгээ олохгүй бол би яг хайчих гээд байгаа юм бэ? Би хэн болмоор байгаа юм бэ гэх нэг төсөөлөд үзээрэй заа юм бүр арай жоохон цаашлуулаад. Тэгжил зөвлөе. Өөр одоо яах юм бэ те? Тэгээ түгжээгээ мултлуулаа, орж ирээд сайхан мултлаад өгье гэдэг ч тийм амар. Таг гэд ингээд түгжээг нь мултлаад өгье шүү дээ. Тий. Би бол тэгж хэлэх гэдэг залуучууд. Энэ дээр манай хоёрт Солонгоо өнөрмө хоёрт баярлалаа. Аха. Сонсогдож байна уу те? Би яг танил нэг байна л та. Бүр яг нөгөө нэг нэгтэй юм шиг санагдаад байгаа хгүй нөгөө өмнөх лайв дээрээс ярьжсэн шүү дээ. Багасаа нөгөө нэг би хинбэгээ мэдгүй угаасаа ингээл нэг нийгмийнч дээр ээж аавч дээр тодорхой нэг хэв хэмжээнд баригдаад өссөн. Тэгэн гутаа ингээд яахаа мэдхээ болоод хаачаа мэдхээ болоод зүгээр л нэгэ хэвээ явуулаад ингээд яваад ах хэвээр юм шиг бодоод тэгээд байд юм шиг байхгүй. Тэгээ яг нөгөө нэг завтай гэхээр өөрийгөө олоогүй, дуртай амаа мэдгүй энэ дотор байгаа нөгөө даймондоо олоогүй болохоор завтай байгаа юм санагдаад байдаг байхгүй юу? Тийм болохоор тэгээд тэрнээсээ нэг арай нэг ингээд
олон дундаасаа нэг гарчээ гэж ботсон гарах гад нэг үйлдэл хийхдээ яг нэг айгаад за би одоо ингээд одоо тустай юм олчвол тэрнийхээ төлөө нэг юмд явах гад одоо бүжигчин болох гад нэг бүжгэнд явах гад ч юм уу те ингээд гэхээр бусдаасаа хичээд ч юм уу те нөгөө л нэг ягаад хин намайг юм гэж хэлэх бол те за ингээд намайг нэгчүүл за чи хитээ юм болцсон ингээд нэг иймэрхүү шүүмжлэл ч юм уу дарамжлал ч юм уу ийм юмыг давж гарах жоохон тэглийн тэнхээ татаад байт юм болоо гэж бодсон байхгүй би. Тэгээд за одоо би ингэчүүл би нэрээ хитээ юм болцсон дээ гэж дандаа өөрийгөө нэг хүмүүс дардсан юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Би ингээд найз нөхдөөгөө бүтэц хүмүүстэй ингээд ярьж байгаа. Ингээд хүсмөрөөдлөө ярьдаг байхгүй амар гоё. Тэр чи энэний хэдүүлээ ямар нэг юм хийгээч гэдэг. За хүмүүс намайг хитээ юм болцсон гэж ингээд штэ гэж. Үгүй бүр тэр хүнд ингээд амар би хүмүүс харамсаад байдаг байхгүй юу? Амар гоё ингээд чадвар ингээд чадал өөрийнхөө тэр гоё давуу талаа ерөөсөө мэдгүй юм шиг байгаа. Тийм болохоор яг тэр айхгүй зоригтой байгаа. Тэг үнэхээр ямар нэг танаа авахгүй өөрийгөө бүр би хиндээдээ хариулж чадахгүй те танаа байгаад гэтээ нэг тэрийгээ яг одоо начиг те би чи өөрөө нэг санаа байгаад байгаа шүү өөрхийн амтаа уг нь за нэг Монгол брендтэй монголчуудынхаа хийгээд байгаа нэг ялангуяа тэр эмэгтэйчүүд ингээд бүтгээд байгааг юм гаргаад ингээ экспортод гоё гаргаад таниулчих юм тань чанарыг сайжруулах дээр нь нэмэр болчих юм тань гэж бодоод тэрийг яаж хийхээр мэдэхгүй байгаа болохоор би лайв хийгээд тэтгэлэгт хамрагдаад орсон шүү дээ. Тэгэхээр яг начиг энэ санаатай мөртлөө яг яаж хийх энэ алхмуудаа мэдэхгүй байгаа бол за тэгээд бүр айлжээ эхэлсэн те бүх юмнуудаа одоо начиг санаатай тэрийг хэрэгжүүлээд эхэлчээд энийг илүү сайн яаж хийх вэ гэж бодож байгаа бүх хүмүүсийг миний бизнес бүрт ороод ирээрээ гэж урмаар байна. Баярлалаа. Манай өнөрмаг миний хувьд гэхээр баргал бараа хийхин л ярьчлаа л та. Тэгэхээр нэмээд хэлэхэд нэг одоо нэг залуучууд юм нэг ийм юм аяг байгаад байдаг шүү дээ. За нэг нь одоо арай нэг тоглох за гарах гэдэг нэг яг хөөрхөн одоо ч оюун байж мөн хөрөнгө олох гэдэг ингээд яаж байгаа нөгөө л нэг уудаг найзууд тий нөгөө л бисэд тоглох найзууд нь чи хизээ юм болцсон юу би чам баг юм байж хараагүй юм байна гэж нөгөө ингээд татаад гэдэг юмсэн. Тэгээ тэр нь болохоор нөгөө хүн болохоор хэвээ яг өөрийнх хүсэл зорилгоо яг ингээд харсан. Одоо нөгөө тоглох бүсээ гарсан хүн харсан байж чадах юм бол нөгөө хүн ихөө ингээд цаашаа явж боломжтой. Ингээд гарах нөгөө найзууд нь хэцүү ингээд нэрээ би нэг одоо баг нэрээ маанаас намайг ингээд байгаа юм чи юм уу те тиймэрхүү бодлоо буцаад ингээд найдаад байгаа тэгээ нийцдэг юм аюу гэдэг. Тэгээ энэ дээр хандаад хэлэхэд одоо бидний нөгөө нэг ууж иддэг шоуддаг нэрийг зингэдэг цаг үе айл хизээний уучлаараа хууж ирсэн байна л гэж хэлмээрээ. Тэгээд оюунда бүрэн олт хийгээрээ тэгээд бизнесийн ямар нэг гоё санаатай айлтал санаагаа арай олоод ч юм уу те яаж их арга олох бол мэдээж миний бизнес орж ирлээ гэж тийм уриалмаар байна. Тэгээ энэ дээрээс нэг юм хэлээд нэмээд хэлэхэд саяхан нөгөө нэг солонгос надад холбоотой энэ солонгосын нөгөө миксд өөрчлөлт болсон байхгүй юу эзний журам. Тэгэл энэ бүр аим ангиж байгаа. Тэгэл тийм нөгөө нэг нааша иргэжсэн 5 сая төгрөг байшуулдаг байсан. Тэгсэн чи одоо энэ 5 сая байшуулаад байлиг гэсэн чийд орсон байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь бүгд нөгөө нэг таньдаг нь одоо найдагтаа зарай би ч маяа таньдаг байх. Одоо бүгд нэг бичээл хэлж байгаа. Одоо би яаж визэн дөрөх би яаж визэн дөрөх вэ гэл. Тэгэнгүүт би нэг визний зөвлөгөө өгдөг юм биш үү? Тэгээд надад өөр аягүй сайн тэгээд тийм болохоор таглаад ингээ өөртөө байгаа боломж. Одоо жишээлбэл би юм дээр гэхэд визний зөвлөгөө өгдөг гадаа ч юм ингээ очиод ингээд жомд нь яаж иж өөртөө орсон яаж хийснээ өөрөө ингэж асуугаад тэгээд нөгөө нэг моник яг чинь хийгээд идэг хариуцлага хийчихэд тэгээд тэрнтэй адилхан визийнхаа материалыг тутам бүрдүүлж өгчөөд нэг хамаг буруугаа нөгөө нэг газар тоххоод идэг нэг юм асуулт байдаг. Тэгэхээр яг визнийхаа материалыг бүрэн бүрдүүлж өгчөөд өөрийнхөө хариуцлага чиний виза олох хүртэл чиний хариуцлага байгаа. Тэгэхээр бүх юм эзэн та бүгдийг бүрдүүлж өгчөөд яг гарна гэсэн бартаа болсон тэгээд бүрдүүлж өгчөөд тэгээд визээ хүлээгээч. Тэгэхгүй нэг хагас тоо юм ингэж бүрдүүлж өгчөөд нөгөөдхөө ингээд гарсангүй барьсангүй гэдэг ингээд яриаддаг. Тэгээ одоо энэ нөгөө нэг бидний айгуу засах байдалтай холбоотой. Тэгэл тэр мэдээллийг чинь интернетээр ч юм уу ухаал олчих штеп. Одоо саяхан тэр мэдээллийг чинь Google-тэй ч юм уу YouTube-ээс ч юм уу гаргахад болоод тавигдсан байгаа байхгүй юу. Тэрийг олоод харчих тийм бүр тийм засах юм уу бүр гайхаад байгаа. Тэрийг өөрөө хэрэг өсөд байгаа тэрийг өөртөө хайгаад олохгүй тэгэл заавал нэг хүнээ ч юм уу ингэж амжуулж тэрийг яах гаддаг. Энэ зам бүр монголчуудын залуучуудын хамгийн дутагдaltaй нэг гэж би аяг хаа. Өөрийнхөө хариуцлагыг хүлээхгүй. Тэгээ өөрийнхөө амьдрал өөртөө хариуцлага хүлээхгүй тийм.
Баярлалаа. Баярлалаа шүү дээ. За миний хувьд гэх юм бол би болохоор одоо ингэж бодоод байгаа байхгүй. Манайхан ингэж 5 сая төгрөг дээр миний бизнес хөтөлбөр 5 сая төгрөг амар үнэтэй байна гэдэг нэг айгүй фокус онолоод байгаа байхгүй. Тэрэн дээр болохоор өнгөрсөн жил би миний бизнест орж исэн. Тэгэхээр надад бол яг үнэндээ мөнгө байгаагүй. Яг ингэ төлөөд авах гэсэн чинь мөнгө байгаагүй. Тэгээд би яасан бэ? Би яг тэр үед шийдвэр гаргах болж байгаа. За би эсвэл бол дараа жил мөнгө төлөж дараа жил болохгүй. Эсвэл энэ жил орохгүй тийм. Гэдэг дээр би шийдвэр гаргах болцсон байхгүй. Тэгж явж байгаа. За ерөөсөө би жил алдах юм бол нэг юмнаас хоцрох гээд байгаа юм байна гэдэг ийм мэдрэмж миний дотор яваадсэн. Тэрээ би жил алдчихвал тэг яг ингэ урсгалаараа ингэ магадгүй дараа жил нь олонгот нь өө за яшиг шиг энийгээрээ болж байгаа юм шиг тий өөрийнхөө нөгөө хаана яваагаа мэдгүй шүү дээ өөрийнхөө болж байгаа юм шиг явчих гээд байгаа байхгүй тэгэн гутаа би шууд хүнээс мөнгө зээлээд орж исэн байхгүй хөтөлбөр хүнээс мөнгө зээлж орохдоо би нөхөр мөртөө хэлж байгаа шүү дээ би одоо ингэ хөтөлбөрт орлоо тэгээд би ийм мөнгө зээлж чинь би энийг өөрөө төлөө зохицуулнаа манай нөхөр за гэр бүлийн санхуд л орж ирэх бол чи өөрөө зохицуулж байгаа тэгээд би хүнээс мөнгө зээлээд шууд хөтөлбөр ихсний баг дараа жилийн нэг өдрийн дараа орж иж байгаа. Яг тэгвэл би нөгөө Моникаг таньдаг болохоор бас ингэ байгаа байхгүй. Үе Моникийг чи би орч идэх мөнгө одоо л мөнгө болтлоо одоо хийчихье гэж байгаа. Хөтөлбөр яг ихлээд маргааш нь жил. Тэг орж ирсэн. Тэг орж ирэхэд бол би алдаагүй. Тэгээд тэр мөнгөө яг би 9 сард болсон. Хөтөлбөрт орсон. Хөтөлбөрт би хэдэн төгрөг $1500 хацаа төлсөн байхгүй юу? $1500 чад хийдий. 3 сая хэдэн зуун 3 сая 700 мянган төгрөг. 750 мянган төгрөг төлж орж ирсэн байхгүй юу? Тэгээд тэр мөнгө болохоор яг 9 сарда би өөрийнхөө бизнесийн санаатай орж ирсэн шүү дээ. Би яг тэрэн дотор хөтөлбөр дотор явж байгаа бүр яг өөрийнхөө бизнес санааг хэрэгжүүлээд 9 сарын сүүл 10 сарын эхэнд би өөрийнхөө хөтөлбөрийг австралих миний боломжгээд тэгэхэд 10 эдэн орж иж байгаа. Тэгээ $1500 надад шууд орж. Тэгээ би шууд тэр мөнгө аваад нөгөө хүндээ өгч байгаа нөгөө зээлсэн хүндээ тэгээ сарч хөрөхгүй хугацаад тэгэл би вау ингэж болох л байсан юм байна шүү дээ. Тэгээд тэмчнээс би амар их сурч байгаа. Тэгэл би цаашаа дахиад юу хийх би яах вэ гэл тэг бүр зүгээр энгийн жишээ заяа би бүр ингээ англи хэл сураад айлцсан шалгалтын өгнө гэдэг нь надаас зовхол юм байна. Тэгээ би энэ дийлэхгүй байна гэж бодсон байхгүй. Тэгэхэд би амар завгүй ингээл асуулттай ихтэнд ажилладаг, өөрөө фул таймаар ажилладаг. Тэгэл ялах хөвгттэй тийм байж би хажуугаар нь айлц бэлцээр байгаа. Айлцаа өгөөд өөрийнхөө хүссэн оноогоо авчиж байгаа байхгүй. Тэр хүнд бүр ингээ амар их боломж байдаг. Тэр боломжийг болохоор өмнө нь би бас мэддэггүй л байсан байгаа. Ингээл өөрийгөө болж ийн гэж бодоод явна. Өөрийгөө болж ийн гэдэг ингээ бодоод тэгсэн хэрнээ араас чинь юм гарахгүй. Өөртөө сэтгэл хангалуун биш хэрнээ өөрийгөө болж ийн гэж бодож байгаа бол та одоо л өөрчлөлтийг загвалж байна. Одоо л яг энэ хөтөлбөрт орчих. Юу ч болоод байгаа, юу ч болохгүй байгаа гэдгийг харах цаг болж байгаа байхгүй. Ер нь бол өөрөө болж байгааг бодоо явж байгаа хүмүүс зөндөл байгаа тийм. Болохгүй юм а бид нар бас харддаг байхгүй. Тэгэл нэг би ажилдаа байна тий ажиллаа хийгээд орой ирсэн чинь ядраад тий ажилласаа ядарч ирсэн чи амарна гээл тий бүгд нэр ихтэл тий яагаад 3-4 цаг тэгэл Facebook ухаалтай тий хүн амтны зураг мөрөн дээр лайк шиг шеэр хийгээл ингээ сууж тэр амьдралаа одоо бүр зогсоомор байгаа. Ямар ч тийм боломжийг өөртөө олохгүйгээр өөрийнхөө дуртай зүйл рүү хандуулаад тий сайн нөгөө инхот хэлсэн шүү дээ. Инхот л гэдэг нь нөгөө нэрийг харчаад дулаан цэцэг маань ярьсан шүү дээ тий асуулжуулалтын асуулжуулалтын академи багийнх нь яаж ажиллаад байгаа юм бэ? Тэг бүр ингээл нүдэн асаал бүр ингээд орж ирээд байх юм аа. Би энд бүр ийм юм хийх гэж байна гэж нөгөө асуулжуулалтын академи баг хаалганы цаана гэдэг бидний видеод өгөхөөс хурал хийж байгаа видео хийгээд цацсан. Тэгээ тэрийг үзчихээд гэж аахгүй. Хүмүүс ингэж ажилладаг юм байна шүү дээ. Дуртай юмдаа ингэж ажилладаг юм байна шүү дээ гэж байгаа байхгүй. Нэр хандигддаг байхгүй. Бид нар өдөр чинь өөрсдийнхөө ажлыг хийж явж байгаад оройн шууд энэ юу уулзалтаа хийлээ. Тэгээл бүр насаал хэл насцгаал. Бид нэр одоо 10 сая хэлсэн шүү дээ 24 цаг надад багтаад байна тий. Гэдэг шиг өөрийгөө тийм байдалд оруулаагүй л бол та шал дэмийг юурч явж л байгаа бол танд ямар нэг юм болохгүй байгаа тий. Тэгж хэлмээрэн залуучуудаа тэгээд яг тэр болохгүй байгаа болж байгаа юм мэдхийг хүсэж байгаа бол миний бизнес хөтөлбөрт ороод ир мөнгө чинь хэрэг байхгүй гэдээ эргэлзээд дараа жил гээд хийж байгаа бол хэрэг та өөртөө итгэж чадсан наад шиг би орж ирээд ямар нэг байдлаар юм мөнгө олох чаднаа тий.
Гараад би өөрөө болохгүй зүгээр ажил хийж байгаа төлж чадна, эсвэл бол би өөрийнхөө бизнесийг хийгээд чамаагүй чадчихгаа. Тэгээд зээлэд чамаагүй. Тэгжээж та цагийг хэмнэх байхгүй юу? Одоо ингээд намайг ингээд яриул айгуул зарим хүмүүс мөнгө зээлээд хөтөлбөрт ор гэдэг ингээд жоохон буруу ойлгож байна. Гэтэ цаг алдах гэдэг. Цаг чинь бүр тэр 5 саяас амар их мөнгө байхгүй да тий. Тэрийг л ойлгох хэрэгтэй. Тий яг үнэ. Ажигч энэ дээр таныг нөгөө айлт гэж ярьсан чинь бүр нэг юм санаанд ороод би нэг ингээд л анх 15 онд анхныхаа хүүхдээ гаргачаад тэгээд 4 сард төрчөөл 7 сар нөгөө нэг чивник гэдэг сэтгэлэг өгдөө шүү дээ англи. Би тэгээд төрчөөл нөгөө нэг төрсний дараах нөсдөгтэй юм хөдөлж юм яатай. Ингээд ойр орчны бүх найзууд гадагшаа авч сураад айгүй гой санагдаад болохгүй. Тэгээд ерөөсөө л гадагшаа авч сурах чинь хамгийн зөв юм байна гэдэг. Тэр үедээ яг одоо гэх шиг юу юм зориг морлог ерөөсөө юм байхгүй гэсэн юм баггүй. Гадагшаа л аваад сурчвал гоё юм байна гэж бол өгч байгаа юм шиг майл дэлдэл амжилт олохгүй 2 удаа өгсөн чи хоёуланд нь 5.5 билээ авчихсан байхгүй хүрхгүй. Тэгэл нөгөө чивник дээр нөгөө стенэстэй бичээл нөгөө зориг тодорхойлгүй юм уу гэж бичсэн штэ. Бичээл тэр үед яг ингээд ийм яг одоогийн шиг ийм зориг модлог байхгүйсэн байгаа байхгүй юу. Тэгээ ерөөсөө гадагшаа л явж сурчвал тий гоё болчихно юу бодлоо. Тэгээ угаасаа зориг модлог тодорхой биш юм чи яг тийм харагдаж тэнцээгүй. Гэсэн чинь одоогийн энэ нөгөө миний бизнес хөтөлбөр гээл орж ирэл Моника их чи юмнуудыг сонсоол ингэсэн чи хүн яг нөгөө хүсчихсэн юм олцохоор амар гоё юм билээ таанаасаа вау яг л энэ гэж бүр ингээ баясаа. Бүр ингээ ёо би бүр яг энийг л хайжсэн би яг энэ орох байсан болохоор тэр чирлэг гэдэгтэй би тэнцээгүй ч юм уу те. Одоо л яг миний цаг байна гэж бүр яг бодсон шүү дээ. Тэгэл энэ сэтгэлийг авчихсан чи ёо бүр та юу ааш юу чивнэг гэж үгтлээ баярлалаа шүү дээ. Яа бүр яг хүсчихсэн юм аа хүнээрээ олцохороо тэрнийхээ төлөө нэрээ үнтэй чадсан шиг байна бүр. Вау гайхалтай тийм. Яг үнэ. За манай долоон цэцгийг л оруулаад ирчмээр хаа. Долоон цэцэг юу мэд хийх гэсэн ч болох байх юм. Тано орж ийн үү? Орж ийн. За. Догийн хичээг ороод ир гэж биччихлээ. Одоо ороод ирэх баха. За. Долоон цэцэг цаг бид нөгөө нэг мөнгө төгрөгөө төлж чадахгүй байна, мөнгө олж чадахгүй байна. Тэгээд ингэж байгаа залуучуудаа зориулаад яаж би Сансан сая ярианууд сансан бүгд. Тасалдаад миний харин жоох ингээд тасалдаалаа яагаад вэ? Тасалдаад орж ирээ. Миний коммент юу вэ? Миний болохоор яг нөгөө түрүү ярьжсэн шүү дээ. Нөгөө яг ингээд ажиллаж байгаа залуучууд одоо ингээд улс төрийн юу харахаар ингээд нэг ингээд даргын ая тал хараад ч юм уу те ингээд улс төрийн карьер бөгөөд явбал ингээд нэг бас боломж авах юм байна ингээд нэг харсан залуучууд тэгэл нэг юм өөр хэд юм хурдмал байдалтай ч юм шиг те улс төрт гараад яг үнэндээ бас тэр хүн үнэхээр бас юу олохгүй гэвэл үнэхээр хүсэж мөрөөдсөн тэр зүйл нь тэр мөн үү биш үү яг тэр оргилдоо хүрчихэр үнэхээр мөн үү биш үү гэдэг чинь бас маш эргэлзээтэй. Нөгөө хэсэг нь болохоор ингээд ажил хийгээд явж байгаа. Гэхдээ тэр ажилдаа ингээд үнэхээр тийм сонирхолтой биш тийм хүмүүс маш их ингээд байдаг байхгүй. Тэгэхээр тийм байна гэдэг чинь өөрөө тэр хүн нөгөө амжилтгүй байх те ингээд цагийг өнгөрөөх нөхцөөх те тийм юу байгаа юм шиг санагдаад гол нь сонирхолгүй. Тэгэхээр яг тэр сонирхолтой өөрөө болоход яг үнд ингээ хувийн юм хиймээр санагдаад ингээд нэг юм мөнгөтэй болоод ингээ гой болчмоор юм шиг ингээ яалчгүй санагдаад байдаг. Тэгсэн мөртөө яг урд хийж байгаа ажил нь өөрт нь ингээ таалагддгүй. Тэгээ зааж яад юм бэлээ ингээд нэг дараагаа таалагдаад нэг гайгүй карьер авчих уу яах уу гэл ингээ янз бүрээр бодоод эсвэл гадагшаа гарах уу гадагшаа гарч мөнгө хийгүүч гэдэг юм ингээд энэ бол тэр хүн өөрийнхөө тэр нэг яг үзээд байгаа үнцтэй дуртай сонирхолтой юмаа олж нээхэд хамгийн чухал байгаа байхгүй юу? Ерөөсөө тэгэл тэрийг л олоод тэрийг хийчихэл юм бол тэр хүн одоо нөгөө нэг юм том ингээд уул өөдөөс ингээд тэр уудыг ерөөсөө мөн цэнтэй өөрийнхөө дуртай зүйлийг олох юм бол тэр ууд ингээд сүп гэл ингээд авчих гээд байгаа юм шиг те. Надад бол тэгж санагдаад байгаа нийтлэг залуучууд. Тэгэхээр нөгөө энэ хөтөлбөрт
санхүүгийн эрхчлээнд хүргээд байгаа тэр хүслээ биелүүлээ. Дээрэс нь өөрийнхөө дуртай сонирхолтой юмыг гоё нээж аваад тэрнгээрээ гоё үн цэнтэй бизнесээ эхлүүлээд хүмүүст гоё одоо тэр даймондоо ингээд ялцуулаад те даймондоо түгээгээд тэгээд яавал үнэхээр залуучууд өөрийнхөө дуртай гоё юмараа гоё бизнес хийгээд явах боломж нээлттэй байна. Тэгээд ороод ирээсэй л гэж бодож байна яа. Моникагийн талаар хизэнээс эхэлж яасан гэсэн бэ, дагсан гэсэн бэ бол үзтгээ. Би 8 сарын 1-ээс нөгөө нэг тэтгэлгийн тухай лайвыг нь үзсэн. Тийм. Тэгэл тэрнээс хойш нөгөө 30 хоногийн аянд ороод тэгээ 30 хоногийн аяны нөгөө аудионуудыг сонсоод тэндээс амар тийм гоё итгэлийг аваад тэр нөгөө Моникагийн тасалжуулж байгаа хүмүүсийн нэг юм гоё урам зориг өгч байгаа тэр яг нэг тэр хүний гоё нэг юуг нь гаргаж ирээд байгаа байхгүй юу? Өөртөө итгэл авах тэр нөгөө юмнуудыг дотроос нь гаргаж ирээд гоё яриад чи тийм байж тээ яагаад тэгэж болохгүй гэж гээл тэнийг ихч болохоор бүр би үнэхээр болдог бол одоо тэгмээрээ л гэлээсэн. Тэггүй тээ яагаад болохгүй гэж танд болоод тийм өөрийнхөө хүссэн юм аа. Харагдсан. Юу сайгүй гоё ярьж байгаа. Эч хаан гой санагдаад тэгээ нөгөө хүн өөртөө итгэл те тэрийг олж авах юм юу тэр нөгөө 30 хоногийн аянаас авсан байхгүй. Тэгэл бүр аим итгэл төрөөл тэгээ нөгөө лайв хийчихсэн. Тэгээ одоо 30 хоногийн аяны аудионы тэр нөгөө лайв хийх гэж жоохон хойшлуулсан. Тэгээ нөхөд одоо сонсож байгаа. Тийм байгаа. Тэгээ одоо ерөнхийдөө нөгөө бичлэгүүдийг нь бас үзэж байгаа, лайвуудыг нь бас үзэж байгаа. Тийм. Манай 3 оролцогч гуруулаа айгу сүулт дагсан хүмүүс байгаа байхгүй тий. Асар богино хугацаанд бүр топ фэнчтэй тий. Солонго өнөрмал ч бас 12 хоног дээр явж байгаа ш тий. 20 дээр явж байгаа л. Би өнөөдөр миний рест өдөр юм араас хүчээ. Тэгэхээр чин бүр айгу шинэ хүмүүс яг шин дээрээ бүр ингээд ассан оволцсон тийм залуучууд орж иж байгаа байхгүй. Яста жинхэнэ даймонд олж харчаад араас нь хөөцөлтөд ороод ирж байгаа залуучууд байгаа байхгүй тий. Айгуу тийм. Нэр ямар азар биднэрт ингээ Моника тэр юу англиас тэр ийм гоё байдаг шүү залуучуудаа дэлхийн залуучууд дэлхийн энтерпренерууд ийм юм хийгээд дээ шүү тий. Одоо ингээ дэлхий дээр амьдарч байгаа 100% хүмүүсийн тий 20% нь баян байгаад байгаа шүү дээ. Тэгээ арай нэг баячуул нь 20% байгаа 80 нь болохоор юу дундаж болон тэрнээс доош байгаа шүү дээ. Тэр 20% бүгдээрээ орё эн чи яагаад ингэж болохгүй гэдэг айдигаар ингэж яагаад ингэж бодож ирсэн дээ бид нар бүр ингэ Моникад баярлаад хандахгүй байгаа байхгүй. Тэрэн дээр та манай анууд ярих юм зүйд байгаа. Эг айлын ярих. Яг асуулт чи яг юу гэж асууж байгаа вэ? За асуулт нь болохоор заяа юм байгаа. Моникагийн 10 жил цуглуулсан тэр 7 сар их жагч 10 жил цуглуулсан тэр их хоримтлал тэр их одоо experience нөгөө нэг туршлага тий туршлага яг үнэ тэрийгээ биднэрт шеэр хийж байгаа нь тий биднэрт их хувь заяа шүү гэдгийг чи нэг жоохон ойлгуулдаг болчих гэж хэлэх гээд байгаа. За би наадхыг чинь болоо аягүй сайн тайлбарлаж өгч чадна. Яагаад тэгэхээр би өөрөө Австралид амьдардаг. Тэгээд Австралид одоо яг жишээлбэл би айгүйх сургалтанд бас суудаг. Тэгээ хувь хүний хөгжлийн янз янзын өөр сургалтуудад суугаа явдаг. Тэд нар айгүй үнэтэй байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл Моникагийн сурсан сургалтыг би одоо ингээд тэр юмын ингээд багаас нь хамгийн суурнаас нь ахуулаад сурыг гэхэд л асар үнэтэй. Их сургуулийн төлбөртэй харьцуулж үнэтэй байдаг байхгүй хамгийн гол нь. Бид нар их сургуулийн амар олон мянган доллар төлж сурдаг бол Моникагийн сургууль тэрнээс илүү үнэтэй байдаг. Тэгээ энийг энэ хүн маш олон жил ингээд сураад ууггүй тасралтгүй сураа явцсан байгаа байхгүй юу? Үнэхээр үнэтэй. Тэгээ би бүр гайхдаг байхгүй. Тэр их үнэтэй. Би бол нэг сургалтанд нь суух гал дийлэхгүй л яваад байгаа байхгүй юу? Энд чинь тэгэл амар үнэтэй бүр. Тэгээ тэр чинь ганцхан яваад дуусчихгүй ингээд нэг левел ингээд шатаар ингээд өгсдөг байхгүй юу? Моникагийн шат чинь болохоор бүр тэр дээр очсон. Тэгээ тэрлэн хүрхийн тулд энэ хүн тийм их цаг хугацаа хүч хөдөлмөр ерөөсөө мэдгүй байдаг бүх юма тэрэнд зориулаад сурцсан. Тэгээ сурсан юм одоо буцаад Монголын хөлшөндөө тавих гэж бүр бас хамаг юм гаргаж байгаа байхгүй бүр сурцсан одоо сургасан юм өгөх гээд бүр ингээд тэгээ авах хүмүүс нь ингээд бэлэн биш болохоор авч чадахгүй болохоор энэ хүн улам их хичээх болчиход байгаа байхгүй тий
Тэгтэл энэ хүний гаргаж байгаа 5 сая төгрөгийг бол сурсан үнэтэй нь бол харьцуулах ямар ч боломж байхгүй. Яг үнэндээ. Би одоо хамгийн сүүлд нөгөө Gary V Grant Cardone хоёрын ивентэд оролцож байгаа байхгүй. Тэр хоёрын хин нэгнийхэн сургалт зүгээр 2хон ангийн сургалт. Тэр ихэд $4,000 үнэтэй. Зүгээр л 2хон өдрийн тэр хүмүүс зүгээр л бизнесийн сургалт ч юм уу нэг тим юм хийгээл өнгөрнө одоо нэг ивент маягийн тий. Яг нэг хоёр тэр чинь нэг хоёр хүнтэй уулзахгүй бид нар шиг ингээд зургуултна хизээч уулзахгүй. Тэр ивент дээр хэдүүлээ орд миний сүүлийн орсон ивент 5,000 хүнтэй байсан. А тэгэхэд VIP гингүүтээ 500 хүнтэй ч шиг тийм VIP гэж юу вэ тий. Тэгээд тэрийг $4,000 өмөлчж байгаа байхгүй юу? Амар үнэтэй бүр. Тэгээд хүмүүс бол гадны хүмүүс бол маш их суудаг. Тэр $4,000 эднэрт бол сонирм биш байна. А манай монголчуудын тэр их мэдлэгийг 5 сая төгрөгөөр авах гэж байгаа ерөөсөө нөгөө мэдэхгүй байгаа. Үн цэнийг ерөөсөө мэдэхгүй байгаа. Тэр хөтөлбөрийн хойно ямар их хүч хөдөлмөр, ямар их гайхалтай юм ингээд юу яаж байгаа одоо тий. Одоо нөгөө нэг нуугдаад байж байгааг. Одоо нөгөө нэг манай ажгаа хэлж лөө. Манай хүмүүс ингээд 5 сая төгрөгийг ингээд жижигхэн энэ хэсгийг харахын энэ арт талд нь бүр ингээд ямар их том value буюу үнц нь ингээд оршиж байгааг нь ерөөсө харахгүй энэ жижигхэн л ингээд байна гэд хэлжсэн. Тэр яг үнэн. Үнэхээр бүр яг тийм ичиг байгаа. Тийм болохоор мэдгүй. Нэг бол та нар хэрвээ бидний юмд итгэхгүй байгаа бол яг Моникагийн төлсөн шиг бүх мөнгөө төлөөд Монголынхоо байшингуудаа зараач баг бүрхгүй хаа яг үнэндээ. Тим хэмжээний их зардал орж иж сурдаг, тим их гайхалтай мэрэгжил байгаа байхгүй. Хүнээс их хүч хөдөлмөр шаарддаг. Тэгээ тэрийг манай Монгол руугаа оруулж ирсэн би айгүй баяртай байгаа. Тэгээ үнэндээ 5 сая төгрөг бол тэр хүний хөдөлмөрийг одоо нөгөө сурсан мэдлэгийн хажууд, өгж байгаа юмны хажууд бол асар багаар үнэлэгдэж байгаа. Тэгээ би бол өөрөө нэг айгүй олон сургалтанд суугаад бүр яа мэдээд байгаа байхгүй. Вау, яаж бүгдэнд нь сууж амжсан юм болоо тий. Тэгээ тэр чинь зүгээр нэг мөнгөө төлчөө болчдөг юм биш. Асар их цаг зав орж сурдаг байхгүй юу. Тэгэл ингээл айгүйх юм ингээл одоо бидний өгдөг шиг ингээл баах юм өгч. Тэгэл тэндээс юм авуулаа байвал бай. Гэ зүгээр л нэг юм линк өгөө хайчдаг байхгүй юу. Манай одоо энэ Моникагийн сургалт шиг ингээл араас нь лайв хийгээл хүүе хаяа тэр хаана байна инээ чи яасан уу бизнес чи яаж ийж гин хүү та нар нийлээд нэг баг болооч энэ төр гэд бид нар ингээд амьд харилцаатай яваад байгаа байхгүй юу. Бас тэр сургалтуудаас Моникагийнх нэг төвшин акци яваад байгаа байхгүй юу. Тэр хүмүүс бол зөвхөн онлайнд ингээд орхичдаг. Ама Моника хичнээн онлайныг хилдэг ч гэсэн өөрөө дандаа лайваар байж идэг. Тэр сургалт дээр бол тэр хүмүүс хизээч лайваар байдаггүй, хизээж байдаггүй. Ерөөсөө би дундуур орж нэг 2 3 минутын нэг яриа мэрэ хийгээд худлаа ингээ ойрлж гараа авчдаг байхгүй сургалтын дундуур. Зүгээр л баха оволцуулж хайчаа сайн уу манайхаа ямар лагийн маг ингээ эмоцлоод гараа авчдаг. Тэгэхэд Моника болохоор шаал өөр 7 хоног болгон та нартай уулзсан. 7 хоног болгон яаж ийн ийж ийн хүн болгоны амнаас гарч байгаа үгийг яг сонсоод тэрэнд нь таарсан зөвлөгөөгөө дор нөгөөд явдаг. Энэ бол өөрөө гайхалтай байхгүй юу? Ёстой гайхалтай нэрээ. Тэгээд та нар чинь бүр ингээд амар гой найз болоод ингээд үлддэг. А тэгээд найзуудыг чинь мэдгүй найзаа сонгоход бас айгүй амархан яадгүй та нар царайгаа хараад 7 хоногт нэг удаа бүгдээр уулздаг байхгүй юу? А гадны онлайн сургалтууд тийм юм байдгүй. Тэгээд чинь нэг царайгаа хараад ингээд 10-20-оор одоо бид нар шиг ингээд 5 сургуулаа уулздаг тийм сургалт баг цөөхөн байдаг. Тэгэхээр энэ өөрөө яах аргагүй тийм хамаагүй давуу талтай байгаа байхгүй юу? Аа. Тийм манайхаа би нэг юм хэлчихгүй нэмээд. Тийм байна уу? Аха. Тэр нэг Моника бас нэг лайвн дээр хэлжсэн тэгээд монголчууд нэрээ манай хүнийх ингээд яг гоё ярихаар л ацчихдаг юм. Чод ямар азтай тийм асар өндөө тийм сургалтуудыг ингээд бацаад ингээд нэгтгээд тэгээ монгол хэл дээр ингээд монголчуудтай ингэж өгдөг Моника гэдэг хүнтэй байдаг энэ монголчууд ямар азтай вэ гэдэг гэж хэлжсэн гэдэг. Тэгээд тэрийг сонсоход нэр үнэхээр энэ сургалтанд бол асар их үнцэн байна гэдэг нь бол тэр хүний хэлж байгаа үг гадны хүн тэгж хэлж шүү дээ. Монголчуудад Моника гэдэг хүн байна гэж хэлж байгаа. Тийм асар үдээ сургалтуудыг юм гоё одоо тий багцлаад ингээд монголчуудтай хүргэж байгаа нь. Нэрээ тэгж батгаас та гайхалтай байгаа зү. Манай 7 сар их жоод гэсэн сайн уу доогийн хичээ. Та яриад үзтээ таны микрофон чинь нэг л болохгүй байх шиг байх юм. За. Дууг нь хаацсан шүү дээ. Аха за. За. Одоо та яриад үзтээ. Энийг тасалтаад байгаа шүү. За саяны санааг л хэлэх гэсэн. Баярлалаа.
хэлээд. За манай 2 дугаар байрны эзэн долуурсрын эгч маань ороод ирсэн байна те тэтгэлэгт оролцооны. Хайл гэдэг таны дуу биднэрт сонсогддгоо яах вэ? Та нэг чихвчээ хийгээд үзэх юм уу? Чихвчээ бүр салгаад үзэх юм уу? Компьютероор ороод ирсэн байна уу? За доогийг чи хүлээж авах зураа өөр айтайгаа ярьж хүн байна уу? За би ярьж илээ ерөөсөө энэ бид хэдий яриад байгаа болохоор би миний бизнесээр онлайн дасгалжуулалтын хөтөлбөр байгаа. Дасгалжуулалтын активаас явуулдаг. Хэвээ та энэ хөтөлбөрийг сонирхож байгаа бол энэ лайв дээр байрлаж байгаа линкээр дарж ороод өөрийнхөө мэдээллүүдийг бүртгүүлээд тэгээ бүртгэх илгээх гэдэг тавшлуудыг дараад бүртгүүлээрээ тэгээд хэрвээ мөнгө төгрөгөө яаж төлөх үү, тэгээ ямар дансанд хийх үү гэж байгаа бол манай уран тогс руу залгаараа 90-15 60-53 гэсэн утсан дээр манай багийн гишүүн уран тогс байдаг байгаа. Тэгээд уцаар залгаад яасан хийсэн мөнгө төгрөгөө төлөх болж гэнэ яаж хийж гэнэ гэдэг дээр тусалцаа аваа явуулчих болно. За тэгээд намуудаас юу ихсэлтэй боломжтой би ч юм уу 13 онд авч уншижсэн байхгүй ямар ч уншижсэн. Тэгэл амшаа тухайн үедээ нэг нэрээ яг тийш шүү миш шүү гэх нэр яг ингэдэж шүү гэж боцороо номоо авч таацсан. Тэгсэн чинь би 13 онд яаж уншижсэн бэ мэдсэн гэж чинь ингэ Facebook-ийн memories гарч ирсэн шүү дээ. Тэрнээс чи 6 жилийн өмнө би тэр намаас ийм байсан гэдэг юм гадарч авахсан чи 6 жилийн өмнө авах шүү. Би яараа би одоо 6 жил бараг нэг одоо хийх чигээр бүсчсэн бүх юм би 6 жилээр хойш хийх гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр амар харамсалтай. Одоо тэгээд ингэж орж ирсэн. Одоо ингэж Моника гэж тайддаг зурлал би ингэж чаддаг бүх юм ингэж гарах юм бол яам биш. Айгуу баярлалаа. Баярлалаа. Тэгээд нөгөө нэг Моника ихтэйс олж хардаг нэг айгуу гоё юм. Нөгөө яг энэ би өөрөө хэлчихсэн ш нэг лайв дээр би ингэж одоо мөнгө олъё гэх юм бол надад тэг бараг мөнгнөөс юм байхгүй те амар миллионер хүмүүс бийдээ цагийн татгалжуулалт өгөөч юм ингээд явчихад асуудал байхгүй. Тэр ингээд яалтчгүй нэг Монгол өртөндөө Монголд орны иргэн гэдэг үүднээсээ би ингээд би өөрөө энд хүрчээд ийм боломж байна гэдгийг олоо харсан болохоор би хуваалцмаар байна гэд би бүр бас яг харин тийм ээ гэж ингээд лайв дээр бараг давхар өөр яриад байгаа гэдэг юм. Тэгэхээр амар гоё санагдаад байгаа юм. Хамсан тэрнээс ингээд хуваа хичээсэн хүмүүс өндөө биш те. Өчнөө мөнгө төлөөс юм чи би одоо энийг сурсан мөнгө олж байгаа юм те. Өндөө мөнгө гэдэг ерөөсөө тийгүү. Тэр нь бүр аяйгуу гоё санагддаг. Тэгээд бид нар энэ Моника гэдэг хүн байгаа дээр нэрээс амьд дээр гэдэг шиг те. Ингээд тэр хүнээс авч болох юмнуудыг гоё те. Бүгдийг мэдсэн сурсан юм энэ бүр ингээд тангаа төгөлцөөд ямар хөтөлбөрөөр хамрагдаад олоод үнэхээр авахтай юм шиг санагдаад байгаа хгүй бүр. Яг баярлалаа шүү дээ. Би бол дагч ороод ирэх гинэ нөгөө компьютераас соличоо. Би сая чат хийсэн тий. За өөрөөсөө солонгоо ярьж. Тэгээд би бол байнгын юм бол энэ тангацсан нөгөө нэг тархичийн үлсүүлсэн байх чих гоё юм байл шүү дээ. Ер нь ингээл нэг юм сурчаал би одоо ингээл Моника хичээн талаар бас монголчууд тэр болгон сайн мэдээгүй мэдэж чадаагүй мэдсэн нэг нь амар сайн мэддэг бүр нэг мэдчихээрээ донтоод агаад орчт юм байна. Тэгээд би ингээл мэдчихэл ингээ хүмүүс дуалцахгүй л ерөөс болгүй ийм гоё юм таасан байна. Ийм хэлбэр явагддаг юм. Та над гэр бүлийн асуудал гэж яриаддаг юм чинь зүгээр тэнд ороод юу ч зүгээр амар удаа шийдэж болохоор жижиг юм дээр бид нар ингээл тогоо тойрсон гэдэг шиг юу гэж хэлээд идэвлээ нэг гоё хэлээд идэв шүү дээ. Эндээ ингээл байгаа ийм гоё боломж ийм гоё мундаг хүн байгаад бид нар олж харахгүй юм гээд тэгээ ажлынхаа ихтэйд Моника хичээг ингээд хүмүүс би ингээд хэлчихэд харангууд яг юм жоохон юм ойлгодог те юмны наадах таахыг мэддэг хүмүүс бүр үнэхээр амар гоё хүлээж аваад бүр ингээд орсон. Алужээ тэр 30 оны аймаа хөтөлбөрүүдийн талаар асуугаал ингээд амар гоё дэмждэг. Тэгэд яг бүр нөгөө тамийн тогоон дотроос гарч чадахгүй эрэндээ бүр ингээд амар олон жил болсон хүмүүс нь энэ хэмжээний ямыг бас хүлээж авах арай жоохон бэлэн биш байгаад тахшгүй байхгүй. Тэгэхээр
Тэгээ яамаар энэ тэр хүмүүст яаж нөлөөлж энэ хүний талаар таниулах уу гэж би бүгд толгоогоо батлаад гэж юу гэж бодчих. Яс ерөөсөө яг одоо ингээл өнгөө байгаа аянгууд те янз янзын гоё тавьсан лайвуудыг бичлэгүүдийг ингээд орж сонсоод бас ингээд залуучууд ингээд сонсонгууд яг өөрийг нэглээд аваад ингээд нэг муугаа нэг хаалт оргож гэдэг юм уу тийм талаараа ингээд чод үзгээ болоод зогсоож хогсогоо тийм үү те ашиглах худлаач гэдэг юм. Гэтэ энэ яг ингээд цаадахаар хамгийн үний юм хэлээд сонсч чадахгүй өөрөө үнийг гэдэг үлэн шиг шатахгүй ингээд авч байгаа юм болохоор бас нөгөө нэг айц талтай байх. Тэгэхээр мэдээж хамгийн их юм бүр чадгүй мах миний бизнес хөтөлбөрт дараа жил юм уу те яг ингээд хөтөлбөрт нь тэглэлийн хөтөлбөрт нь ингээд хамагдах ингээд боломжууд байгаа. Тийм болохоор нэг жил явуулсан ядаж наадаг одоо манай салангоош одоо хийсэн юмтай тэр болтлоо судалгаа хийх юмудаа бүгдийг ингээд хийчихэд тэгээд бас лайк ширээ бас яаж авах гэдэг юм бодоод ингээд нэг жил ингээд өөртөө бас нэг хөрөнгө олтын хугацаанд манай гэгч номнуудыг уншаад ингээд дараа бас нэг жилийн дараа бас ороод ирээ. Одоо бүр яг цангацсан яг одоо орохгүй болохгүй байгаа хүмүүс нэстэ дээрээ тийм ажиг хийлээ нүдээ хийж хамаагүй даа орж ирээ гэж. Тэгэхээр надаа ингээд нэг жил ингээд хүлээч юм гэхээр амар хайраа санагдаад байгаа байхгүй. Нэг жилийг чи боддоо бүл 365 хоног. Тэгээ 365 хоног яг одоо болох байгаа асуудлуудтайгаа ингээд байна гэхээр би бүр одоо хурдан 9 сарын 1 болоосоо тэгэл нөгөө нэг хаяа 950 хийгээл хурдан ормоор ингээд бүр ингээд догтлоод бичээд байгаа юм чинь. Нэгтэй нэр юм бүр хайр юу 365 хоног юу хийж болох вэ те өчнөө боломж авах чинь тэгэл ашиглаад аваач л гэж хэлмээр даад энэ бүгдээр сая солонгоо асуусан шүү дээ. Одоо нөгөө юм өгөх гээд хахад ингээд авахгүй хүмүүс байна. Чи одоо яаж тэднэрт хүрэх вэ гэж асууж штэ. Наад дээр чинь миний хэрэгэлдэг нэг ганцхан л арга байна. Биднийг хуваалцах уу? Айгу сүртэй хэлдэг. Та нар энийг үзэж байгаа бүх хүмүүстэй та хэрвээ ямар нэгэн хүнээс ямар нэг юм авмаар бол өөрөө тэрийг өг. Өөр дөрөө л үзвэл. Хүнийг өөрчлөнө гэж юусоо байхгүй ямар ч боломжгүй. Хинт ч нөлөөлж чадахгүй. Та хин нэгнийг наа хөтөлбөртөө амжилттай оролцуулах ч бол өөрөө амжилттай бай. Хин нэгний үг амнаас гоё үг сонсмоор байвал өөрөө тэрийг хэл амнаасаа. Юу сонсмоор нь тэрийгээ л хэл. Ямар үйлдэл тэр хүнээр хийлгмээр нь яг тэрийг өөрөө л хий. Ингэж тэр хүмүүс яг орж ирнэ. Тэрнээс яагаад ч энэ 30 хоногийн айгүй гоё та энд орго хэлээд ингээд та өөрөө үйлдэл үзүүлж тэр хүнд гоё юм харуулаагүй байгаа. Та өөрөө өөрчлөгдөөгүй байгаа үед хүнд өөрчлөх айгүй хэцүү байхгүй юу? Боломжгүй шүү дээ. Өөрийгөө өөрчилж чадахгүй гоо хүнийг өөрчилнө гэж байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд өөр дээрээ фокуслаад те өөр дээрээ анхаарад өөрийнхөө амнаас унж байгаа үгээ хийж байгаа үйлдэлээ бүх юмаа л анзаарчих. Тэр чинь өөрчлөгдөөд гоё болоод эерэг болоод амжилттай болоод ирсэн үед тэр хүмүүс хүссэн үсээгүй чамайг тойроод эргэлддэг. Өөртөө энэ яач юу? Яагаад ингэж энэ хуваалцаач яагаад юм гоё байгаа гэд ингэж эхэлдэг байхгүй юу? Тийм үү? Хүнд нөлөөлөл амар стресстэй штэ. Ингээл яа альттай юм шиг энэ ингэж гоё юм хэлэхээр авахгүй байна гэд хэлсэн хүн өөрөө буцаа стресстэй эхэлдэг байхгүй юу? Тийм болохоор өөрийгөө гоё байлга. Тэр яг хүнд өгөх гээд байгаа мессежээ өөрийнхөө биеэр гаргачих. За тэр үе зүгээр дагаад ороод. Өөртөө гуйд штэ. Яг яац юм? Яагаад энэ гоё байгаа? Хэлчихэлтэй. Тэгдэж шүү за. Вау, яа гэнэтэй. Тийм энэ угаасаа яг миний амьдрал дээр бүр яг байн хэрэглэгддэг зүйл байхгүй. Би одоо хүнээр үнсүүлмээр байл өөрөө очи хацар дээр нь үнсчихэл болчихж байгаа байхгүй. Буцаад үнсэн ш нөгөө талд нь ойлгож байна уу? Тэ гоё үг сонсмоор байна уу? Баярлалаа баяртай гэж хэлмээр байна уу? Өөрөө очиод хэлчих. Уучлаарай гэж хүнээр уучлалт гуйлгамаар байна уу? Таны буруу байсан ч биш гэсэн тэ. Очоо гуйчих. Баялаа буруу ойлголцчихэ. Тэр хүн өөрийнх нь буруу байхад нөгөө хүн уучлалт гуйхад үнэхээр гайхалтай мэдрэмж авдаг байхгүй. Тэгээд дараа гуйхал болдог буцаад. Яг энэ шиг та эхлээд өгөөдөө буцаад авдаг. Тэрийг хэд хувиргаад авдаг за. Yes. За, дулам цэцэг. Хэдүүлээ ерөнхийдөө ингэсгээд дуусгая тий. Тэгээ манай дог их орж гараад байхгүй болчлоо тий. За дараагийн лайв дээр дахиад оруулчих тий. Одоо хэдэн биднэрт одоо маш цөөхөн хоног үлдэж байна. Одоо өнөөдөр 27 гэдэг чинь 4 хоног бүртгэл явагдаад 9 сарын 1-ээс хичээл эхлэх гээд байна найзуудаа.
Бүтэн сайн бид нар эхнийхээ танилцах уулзалтаа хийгээд ангийнхантайгаа танилцаад хөтөлбөртөөгөө танилцаад айгүй гоё юм болдог байгаа байхгүй юу? Яг 9 сарын 1-нд хичээл эхлэхэд хүмүүс догдолдог шиг бүх хүмүүс тэгж орж ирдэг. Тэгэхээр тийм хугацаа маань маш их ойрхон байна. Тэгээ та бүхэн минь айгүй хурдан өөрсдийнхөө сонголтыг хийгээд өөрсдийнхөө ирээдүйд гэрлээ асаагаад тий өөрийнхөө төлөө хамгийн том хөрөнгө оруулалтыг хийгээд ороод ирээ. Тэрэнд чи одоо яг үндэ 4 хоног үлдсэн байна. Одоо нэг хоног тоолдог дээрээ болчиход байна шүү дээ. Тийм болохоор яг тэгж бэлэн байгаа хүмүүс нь бол одоо эртгөө ороод бүртгүүлээ суудлын бодлоо авчаараа энэ доор нь линк нь угаасаа билээ өгсөн байгаа юм чи. Линкээр ороод бүртгүүлээд ороод ирээрээ. Хэрвээ мэдгүй юм байгаа бол түрүү манай ажгаа нэг утасны дугаар хэлсэн шүү дээ Монголд байдаг. Мэдгүй юм а тийшээ уцтаад асуучаараа хэд вүлээ 95 50 60 53 гэдэг утас руу залгаад уран тостой холбогдож болно. Манай багийн гишүүн байгаа. Тэгээд хэрвээ өөр дахиад мэдгүй асуудал тий гадаад байгаа бодлоо та Моника Бацуг пэйж утас руу шууд чат бичээрэй. Би хөтөлбөрт ормороо ийм байна тийм байна гэх юм бол админаар би сууж байгаа, ануу сууж байгаа, манай заяа сууж байгаа тий манай багийн гишүүд админаар сууж байгаа. Тэгээд хариултыг чи өгөөд таныг сайхан үлгээдэд авчнаа. Энэ тавигдсан байгаа линкээр ороод яг одоо бүртгүүлээрэй хөтөлбөртөө. Тэгээд ер нь бол хөтөлбөртөө бүртгүүлэхэд манай монголчууд аягүй хэцүү. Яг сүүлийн өдөр бүртгүүлдэг байхгүй. Тэр нь манай багийнхан бүр амар их ачаал болж орж ирдэг. Тийм болохоор хэрвээ орохоор шийдсэн байгаа бол өнөөдөр маргааш гяс бүртгүүлээд эртгээ ороод ирээрээ тий. Манай багийнхан тийм амар ачаал бити үсгэрээ гэхгүй тий. амар үсдэг тий. Нойр хоолгүй бүр шүнгөө өдөр шүнгөө залгаад бүр гинтгэ ухаан ордог байхгүй. Тэрний оронд эртхэн бүртгүүлчихдэггүй юм одоо нэг эртхэн бүртгүүлээд орчоод 50 өдрөө хүлээгээ сууж явах хэрэгтэй байхгүй тий. Оо налаацсан хоногоо хүлээгээ одоо энэ санаа амарсан 3 өөдөө сараа сууж шít. За дөрөвдөх нь орж ирж байна тий. Өдрөө хүлээ. Яг тэрэн шиг орж ирээрээ манайхаа заавал сүүлийн өдөр хүлээхгүй ажгаа айгүй гоё хэллээ сая. Тий. 7 дугаар суурь ихчтэйгээ нэг мэдлчээд хэдүүлээ өгөн тий. За, догч таны юу ч болж гэнэ үү? Яриад үзтээ. Микрофон ч болж гэнэ үү? Ano. Юу алтын. Биний бүр гацаад болгүй. Одоо сонс. Ano. Ano. Байна. Дулаан цэцгээс тэгвэл юу яачих сонсоод байж байгаарай за. Гацаад байгаа юм чинь. За. Тэгээ. Хэдүүлээ ярьж л. Сонсоо та яриг сонсоод л идэхгүй би орохоор айгу гацаад. Тийм байна. За баярлалаа дулаан цэцгээ. За манай 2 дугаар ангины эзэн 7 дугаар сарын эгч маань яагаад хөтөлбөрийн тэтгэлэг дурлалаанд лайв хийхээр болов? Яагаад ийм шийдвэр гаргав? Яагаад энэ миний бизнес ландыг чухал шаардлагатай хөтөлбөр байгаа даа? Энэ талаараа яриад өгөөч. Бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн байна уу? Яг миний дайсыг шийдвэр гаргах, нэр бараг шийдвэр гаргаад зориг оронгоосоо зоригтойгоо уралдаад яг хийхдээ зориг авахаас өмнө гэж. Яг би нэг лайв дээр үзсэн дээр олон жил энэ чиглэлийн ном уншсан тийм. Ерөнхийдөө нөгөө чиглэлийн ном уншиж тэр чиглэлээр явсан болохоор надад яг мониторинг өөрөөр нөгөө 11 өдрийн үеийн ихтэй басчуудын програмуудын үдээр яг мониторинг өөрөөр нь байж байгаа надад бол ойр байсан. Айгу ойрхон байсан. Тэгээд нөгөө хүн нөгөө ижил зүйл рүүгээ татагддаг шүү дээ. Мониторинг ерөнхийдөө яг монголчуудын төлөө тавьсан зорилго өөрөө нэгдүгээр надад айгу чухал байсан. Миний хувьд тийм. Миний хувьд маш чухал хэрэгтэй байсан. Нөгөөд яг миний хэмжээр галт байдаг. Тэр нандин их тэр хийх байсан юм. Тийм лайв хийхгүй яг одоо лайв за энэ лайв хийх 5 сая төгрөг яаж игээд олсон бэ гэдэг өөрийнхөө бодож байгаа энэ хүмүүсийг гаргаад яахаа шарааштай гэж тийм энэ хүмүүс одоо бодож байгаа энэ гаргаж ирээд авсан чинь дэд хэлүүд яах юм тэмдэг хэлүүд яах юм гэдэг тийм бодлоо надад аягүй байсан юм байна.
Тэгээд лайв хийх үедээ бас зэрэг юм байна. Тэр нэг юм уу. Гав хайсан тийм нэг л ирсэн тийм. Тэгээд өөрөндөө бодоод тийм өөрийнхөө бодсон. Тэр миний нэг тийм алтан хэрчэн байдаг. Өөрийнхөө бодлоор өөрийнхөө өмнөх боломжийг өөрөө хааснаа. Өөрийнхөө чадахгүй танаа хийдүүтэй тэгээд болох болно бол хаасан. Окей. Тэр бол миний ер нь нэг амьдралын нэг тийм өдөрт явж байгаа нэг тийм зарчим баггүй. Тэгээд заавал хаагаад яах вэ? Өөрийнхөө хийх. Тэгээд дараагийнх нь болно. Тэгээд авах хэрэгтэй. Тэр хүмүүс намайг юу гэж ойлгохгүй юу гэж бодох. Тэр бүх тэр хүмүүсийн асуудал. Тэр нь бодоод тэр өдөр өнөөдөр лайв хийхгүй 2 хоногийн зүйл хийсэн ш. 2 хоног үлдсэн байна. Хоёрдугаар ер нь би одоо зөрчтэй гадаг хийхгүй үдээс хойш дахиад айгүй бол болсон гэж бодоод тэгээд лайв хийсэн. Тэгээд хийсний дараа надад нэг айгүй чухал нэг басны өдөр нөгөө хийсэн лайв буцаад өөрөөс нөгөө дахин сонсоод тэгээд бараг ер нь өөрийнхөө дотор бодож байгаа зүйлийг айгүй сайн ойлгосон тийм. Тэгээд айгүй лайв хийх гэж брэндгүй зориороо ер нь би яг ийм зүйлээс өсөж тэмүүлээд байгаа юм байна. Тэгээд бараг л багцхан байхгүй бүр өөрийнхөө бод өөрөө ихсэн тэр зүйлээ нөхөө явах зүйлээ тэр айгүй чухал. Би කාටව байсаа. Атра ийм би яг ийм өсөж мөрөөдөө яваад юм байна. Миний бодоо ийм байна. Тэгээ бодсоноор аваад өөрийгөө ойлгож хэлсэн. Энэ миний өдөр чухал. Нэг алхам. Миний бизнес хөтөлбөр доогийн ч ер нь бол Монгол залуучууд ч гэлтгүй монголчууд маань яагаад энэ миний бизнес хөтөлбөрт хамрагдах ёстой юм бэ? Энэ талаар та нэг хэлж. Одоо энийг ярих юм бол айгүй чухал. Яагаад энэ чухал вэ гэж бодсоогоо байхлээр би өмнө лайв хийлээ. Монгол дээр хийлээ байна уу? Үцэн дотлооч юм тий. Лайв дондор чат бодлооч. Ерөнхийдөө зүгээр одоо бас энийг ингэж зоригтой гэх нь өөрөө бас олон хүмүүс ирдэг хүрүүж байх тийм. Гэхдээ энэ яг бодож үнэн байгаа. Тэгээд Монголд 10 гаруй жил ерөнхийдөө олон улсын байгууллага тийм өрийн захааны төв байгууллага олон улсын байгууллага ажиллаж яг олон улсын байгууллага гадныхны юу яадаг учраас би 4-5 жил их тайван асуух нээлттэй их амар ажиллаж ирсэн. Дараа нэг байгууллагын яамд нэгж цаашаа дараа нь сургууль төгсөөр очоод ер нь бол тэр хүний шилжихний мэдлэг чадвар хүний үндсэн мэдлэг чадвар тэгэхээр хүний энэ майнд оюутан задар нэг ямар чухал зүйл байдгүй би яг тэнд орж харж ирсэн. Тэгээд юу гэхээр энэ хууны хөвс буюу энэ миний бизнес хөтөлбөр яагаад хэрэгтэй байна гэхээр шилжихний мэдлэг ийг бол хүмүүс хангалттай авчаа. Тэгээ одоо хувийн карьер гэдэг юм Монгол бас айгүй хөөрж байгаа тийм. Гэхдээ сэтгэлгээний маш жижигхэн сэтгэлгээний дотор ингээд жижиг бүлэг үүсгээд карьер гэж байгаа нэртэй тийм айгүй харахгүй өөртөө жоохон ширүүн хийж магадгүй одоо үнээр хамт байсан хүмүүс сонсоод уурж магадгүй да. Гэхдээ айгүй тийм бүрхэг явцгүй ийм өргөдөлтэй сэтгэлгээнүүд айгүй хардаг байхгүй. Ер нь нийгмийн жоохон талбарыг дэшээ гараад тэгэхнүүдийн дунд байсуултаа итгэж чадвартай гэж өөрийгөө өмнө байгаа хүмүүсийн дунд бүр ороод ирэхлээр тэр зүйл айгүй хандаж тийм айгүй хандаж. Тэгээд ер нь баг өөрөө баг тэдний дунд ингэ байж чадахгүй тийм байдал надад хүч байгаа зүйл айгүй гарч ирсэн байхгүй. Тийм болохоор би миний бизнес хөтөлбөрөөр дамжуулаад хүмүүс зөвхөн хүний амьдралын зорилго үн цэн гэсэн зөвхөн мөнгөний төлөө зөвхөн албан тушаалын төлөө зөвхөн зөвхөн ингээд нэг таалагдсан тийм өргөдөлтэй жижиг зүйлийн
Тэгээ биш байдгаа. Тэгээ хуу хүний үн тийм чи хуу хүний одоо харж байгаа зүйлтэй. Тэгэхээр хуйлчид хүн өөрийгөө бодсон тэр үзлэл хүний амьдралыг аягүй яхацуу өрөвдөлтөө тэгээ бас харахгүй тийм битүү байдал дотор оруулж ирдэг тийм. Тэрийг бол би яг тэр өндөр том байгууллагууд дотор орж явж хахад үнэхээр ингээд чимдмаар хүмүүсээс аяга хардаг байсан. Тэгээд зарим үед нөгөө одоо ер нь баг натаа хамт ажилласан хүмүүсээс сонсоод ойлгох. Би баг нэг байгууллагад ороод тийш ажилладаг баг дуухгүй шахан байж байгаад ингээд хэвчиж байна. Тэгээд юу гэхээр нөгөө хүн амьдрал өөрийнхөө үн цэнийг мэдээгүй хүн, өөрийнхөө яг жинхэнэ үн цэнийг мэдээгүй хүн, бусад хүний үн цэнийг нэгдүгээр ойлгохгүй. Тэгээд хоёрдугаар амьдралын үн цэн гэдэг тэр үн чухал зүйлээ оруулж авчихгүй болохоор хүн ерөөсөө зүгээр л тийм харахгүй шунттай байдаг. Тэр шунд ингээ хөлдөгөөс хатах юм бол яг өөрийгөө мөксүүлээд байгаа тийм дорой байдаг болчих. Тийм болохоор миний тухайд яг Монголд өнөөдөр оюуны хоосрол гэдэг мэдлэггүй хоосрол биш тийм мэдлэггүй хоосрол биш. Одоо аюу жижигхэн оюун ухаантай маш жижиг ухаантай тэр юу ч хийж хэлэх юм одоо нэг нүдний нээлтэх ёстой хөдөлж бай, оюун санааны хөдөлж бай, нүдний нээлтэж хараан тэлэгдэх нэг тийм чухал хэрэгтэй байгаахгүй нийгэм даяар өнөөдөр үнхээр хөдөөгийн мартаж биш нэг олонсын байгууллагад ажиллах тийм хаацайг бүх салсан үнтэй. Хөдөөгийн марч жижигхэн дарга нарч том байгууллага тэр төрийн яамд ажиллагаа их хадрын дарга нарч ялгаагүй яг ажиллах. Тэгээ эсэмдэр тэр нэг сайдын хүн болоод нэг бүргийн төчүүлийн хүн болоод арднаа ажиллаж гэсэн өөрийнхөө үнцнийг ерөөсөө зүгээр тэр албан тушаалыг ойлгосон хүмүүс байна. Тэр би миний бизнес хөтөлбөрт тэр хүмүүс яагаад хамрагдсан бэ гэхээр миний бизнес хөтөлбөрөөр дамжуулаад жишээ нь үн цэн гэдэг юм яг хараад байрлал гэж үе. Тэ миний бизнес миний карьер гэж үе. Би яг энэ хороод ихэд яаж амьдрах? Би яг хэн байх юм бэ гэдэг энэ дүр төрхөө авлаас тийм болохоор хүмүүс энэ сургалт руу орж ирсэн. Миний хувьд бол тийм ч би тэгэхээр миний бизнес хөтөлбөрөөр орж ирээд нэх одоо бизнес хийгээд хуулаа хуулаад өгөө өстэй бөө мөнгө олоод татаад өгөө гэсэн одоохондоо тийм байлгаа байхгүй. Тэгээ энэ хөтөлбөрт орж ирэх хэд арга техникүүд чадваруудаа скиллүүдээ нэмэгдүүлээд орчиндөө өрнүүлээд өгсөн. Ийм амьдрах гэсэн гэдэг юм байлгаа орж ирсэн. Тийм болохоор би хүмүүсийн харааг дэлгэхтэй хүмүүсийн зорилго амьдралын үнд нэмэгдүүлэх юм сургалт үнэхээр ч хөөхөн хаж байна. Та бүр яг голын алгаад хэлчихсэн шүү дээ. Моникагийн талаар та хизээ мэдсэн бэ? Тэгээ та 30 оны 11 дахь хоног дээр явж ийн гэж ярьжсэн тийм. Өнөөдөр миний 18 дахь хоног. Ер нь л тэгээд мэдчихсэн тийм. Тэгээд би юу 20 хоногийн өмнөөс би ер нь би өмнө юу сонсож би зөв YouTube-ээр хичээл үзэж явж байгаа мөнгө ба миний үнцэн байсан. Тэр санхүүгийн хичээлээр хичээл. Яг тийм хичээл үзэл тэр хичээлээрээ дааж байгаа тэр Моника мачтай конгресс хайцсан YouTube-ийг. Тэгээд хайцсан ороод яваад зөвлөлөө. Юундээ би Моникагийн бол 20 хоногийн өмнөөс л мэдж байгаа яг өнөөдөр бол тийм. Яг би дараа нь яасан чинь Монголд хамт энэ зүйлээ ном уншиж хамт өөрсдөө зүүмэн байдаг. Тэр болохоор ихшээлбэ боломж номчиг олон жилийн өмнө гарч байгаа гэж би сонсч байсан гэдэг хэлээ. Тэр яагаад уншаад надад уншуулж байгааг ойлгохгүй байна. Тэр бүх юм байна. Тэгэхээр миний цаавцаа авчихсан. Харин өмнөөс л мэдчихэж байгаа. Тэгээ яг нэг одоо хичээлүүдийг нь хараад сая сүүлдээ тэр одоо монголчууд хавцтай дүр харамлаад тэр дагнаалчаа ингэж яаж байгаа байдлуудыг харахад ер нь бол би бол мэддэг аягүй сайн. Би энэ жоохон тийм өөрөө яг тийм юм байна. Тийм болохоор би Моникагийн сургалтын дээр орж ирээд тачнаа дагнууд би бол тийм өдөртөө урсгаад өөртөө чамаагүй даахаа тийм аргадаа би тийм болчихсон. Надад хайрхан байна. Надад аягүй хайрхан. Таны лайвыг үзэл бид нар винчэд бүр яг манай хүн явж штэ л гэж бодсон шүү дээ. Анаа. Агуу баяртай би танаа багтаа олсондоо үнээр баяртай байгаа. Миний тухайд нөгөө хүнчнээ дугуугаа олно гэж штэ. Нэг юм хараад зориглоо хүссэн нэг би яг тийм хүмүүсээ олчихлаа гэж агуу олдоо баярлалаа.
Баярлалаа. Өнөөдрийн шүүртээр дүгнэлтийг ярьчихжээ. Тэгэхээр яг гэдэг миний суултаас миний яг чадамжийн хэмжээгээр дүгнэлтээ тодорхойлж юмштэй. Миний ойр тойрны байдаг хүмүүс рүү би тэрийг явуулаад үзүүлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ наркос хүнтэй ажилладаг хүмүүс байна лээ. Хамаагаар яг л хайсан муусан. Яг л орчихжээ. Үнээр хүнтэй ажилладаг хүмүүс өөр юм байна. Баярлалаа. Өнөөдрийн лайв дээр ч гэсэн та ингээ хоцроо чамайг ороод ирсэнд баярлалаа. Таныг бид нар харин орж ирэх байх гэж нэлээд хүлээс. Өнгөрсөн нөгөө нэг бид нар бүтсэн бас лайв хийсэн шүү дээ. Бүтсэн таныг орж ирэх байх гэдэг. Та нөгөө юутай арилсан агуу байгаад ирж чадсан. Өнөөдөр тийм байхгүй. Хайдвар фейс бараад ирсэн чи лайв хийж харна. Баярлалаа. Орж ирж та бас туу хоолойгоо биднэрт хүргэсэнд баярлалаа. Намайг ингээ багтаасан. Яг үнэ. Хэдүүлээ цаг нэлээ явчлаа. Тэгээд энэ лайв одоо ингэсгээ дуусгая тий. Манай ануу одоо эцсийн үгээ хэлээд дуусгах байх. Эцсийн үг л их хүнд байгаа шүү. За тэгэл хэлдэг юм аа л. Баярлалаа. Намайг бэлдсэн да. Би бол айгүй тэмцээ. Гэтэ үндэ нөгөө шалгуур бол яг үндэ нөгөө ямар ч найраа авахгүйсэн. Ингээ хувлаад гаргаад ирсэн бүр. Үзүүлэлт болгоор нь хувлаад гаргасан байхгүй юу? Тэгээ ямар ч боломжгүй. Харин тий. За тийм за хэдүүлээ тэгээд өнөөдрийнхөө лайвыг өндөрлөө. Ямар ч байсан манай хөтөлбөрийн шилдэг оролцогчид одоо 1-р байрнаасаа 3-р байр хүртэл бүгдөө сууж байна. Манай мондгууд энд сууж байна. Энэ хэдээс маань сурах юм манай лайвыг үзэж байгаа хүмүүс маш их байгаа. Энэ хэдийн маань туршлага ерөнхийдөө явандаа дараа жил та нарт бас хэрэг болно тий. Тэгээд заавал дараа жилийн тэтгэлгийг хүлээж битгий жил алдаараа гэдгийг би дахиад хэлье тий. Тэтгэлгийн 1 сая төгрөг, 2 сая төгрөг хөнгөрүүлэхэд жилээ алдна гэхээр дэндүү хайрна. Угаасаа та орж ирээд толгоондоо чадвараа хийгээд авсан тохиолдолд энд төлсөн мөнгийг та яаж хувиргаж олж болдог. Энэний бодит жишээ дог их чинь нэг юм дуурсан. За. Бодит жишээ нь манай ажгаа сууж जैन. Тэгээд зөндөө манайд угаасаа яг бодит жишээнүүд зөндөө байгаа. Тийм болохоор та нар ямар нэгэн байдлаар өөрийгөө хөгжүүлэе гэж байгаа бол орчинд нь ороод ир. Үлгийдэд авах баг хүлээгээд байж гин. Ангийн чи хүүхдүүд гээд ингээ мундаг хүмүүс та нарыг хүрээлээд байж гин тий. Тийм болохоор юунаас битгий өөрийнхөө төлөө нэг томхон шиг ганц алхачих. Боли. Гүү мүү гэхгүй. Зүгээр нэг ганц алхаж байгаа юм бол ганцхан том дөрөвтэй алхачих. За ёо. Тэрнээс зүгээр уралдаад энэ хэдтэй дагаад гүү инг энтер гэсэн юм тэмцээн ерөөсөө биш. Зүгээр л нэг том алхаад зориг гаргаад өөрийнхөө төлөө нэг тийм шийдвэртэй юм хийгээ ороод ирээ. Орсны чин дараа бид нар чадлаараа дэмжиж өгөө тий. Тэгээ тэрний дараа жилийн дараа та яг энд суугаад өнөөдөр одоо яа гэв те яг бидний ярьж байгаа шиг сэтгэл яриад сууж явах өдөр хүн болгонд нээлттэй байгаа учраас орж ирээд тэр ид шид гэдэг юмыг бүтээгээд өгөөч ээ. Өөрчлөлт гэдэг юмыг хийгээд өгөөч ээ. Гэт би энд үзэж байгаа бүх хүмүүсээс хүсэх гээд байгаа байхгүй те. 365 хоног их юу шүү. Хайрын шүү те. Хайрын. Та 70 наслах бол 69 нь нэг жил байхгүй болчлоо наа чинь сайхан амьдрах гэдэг ах чинь тийм нэг өдрийн өмнө ч гэсэн орж ирээд гоё амьдраад үзээрэй. Яг тэр нөгөө тэр тархины түгжээ мултсны дараах мэдрэмж амар гоё байд юм. Би тэрийг би өөрийнхөө мэдрэмжийг хальт хэлээд өгчээ. Нэг юм сонио харанхуй нөхөн дотор байлгаж байгаа гараад ирсэн юм шиг ингээд нэг юм харанхуй юм шкафанд байлгаж байгаа. Тэгээ тэр нэг ингээ онгоохоор ингээ хүү наармаар ийм байд юм. Хүү ийм яг тэгсэн юм шиг мэдрэмж төрөөд тэгээ бүх юм ингээ боломжуулж харагддаг. Одоо та нарт би яаж харагдаж байгааг хэлэх үү? Та нарт бүх юм асуудал болж харагдаж байгаа. Бүх юм болохгүй гэж харагдаж байгаа. Бүх юм бэрхшээл гэж харагдаж байгаа. Бүх юмыг шүүмжилж байгаа. Хэрвээ тэр түгжээ мулталсны дараа наадуул чинь бүгдөө боломжуулж харагддаг. Таны хийсэн алдаа бүхэн боломж олдог. Энэ болохгүй байгаа бүхэн боломж болж харагддаг байхгүй амар гоё. Дандаа эерэг болж харагдаад байдаг. Би лав суусныхаа дараа яг 90% миний тарих эерэг болж исэн. Би бүр тэргээ бүр өөрөө ч мэд. Миний амнаас ер нь муухай үг сонсдог хүн байдаг байхгүй. Ямар сайндаа л тэгдэж штэ яаж ярихаараа ингээд муу үг хэрэглэхгүй ингээд сөрөг юм ярьд. Хүмүүс сөрөг юм ярихаар зөрөөл эргээрээ ярьсаар байгаад тэгээд ярианы чинь энэ одоо нөгөө нэг харьцаж байгаа үрээл дотор чинь тэр муу муухай юм ярьдаг хүмүүс байхгүй. Яг адилхан бүгдөө хөгждөг болоо хувирчдаг. Тийм болохоор та өөрөө ингээд нөгөө нэг эргэн тойрны орчноо сайхан болгоё гэж байгаа бол өөртөө хөрөнгө оруулалт хий, өөрийгөө өөрчил.
Тэр үед таны амьдрал угаасаа цэцэглэн, таны гэр бүл дагаад хөгжин, үр хөвгт чинь дагаад хөгжин, ажил дээрээ та амжилт гаргана, ажил чинь өсөж хөгжин. Айгуу гоё болоод ирдэг байхгүй. За тийм болохоор энэ боломжоо битгий алдаарай. Тэгээ хэдүүлээ одоо 4 хоногийн дараа эхлэх гэж байгаа сургалт дээр уулзъя. Бүртгэлийн маань линк доор байгаа учраас тийшээ дарж ороод бүртгүүлээд тэгээ амьсгаагаа ингээ нэг сайхан гүнзгий авчиад за та нар сайхан бүжигнаад бүртгүүл бид нар бүртгүүлсэн гээ энийгээ сууж байгаарай. За төрүүлж орж ирээд тэр чинь бас их гоё мэдрэмж байдаг шүү дээ. Тий. За ингээ хэдүүлээ өнөөдрийнхөө лайвыг өндөрлөе. Орж ирээд цаг аваад тий бүх хүмүүстээ баярлалаа. Хамтдаа бүгдэнд баярлалаа. Тий. Гоё юм сонсож бүгдээ сайхан амраарай, сайхан амарцгаагаарай. Тэгээ дараагийн лайв дээр уулзъя. За баяртай гэж би одоо гэж сутрана.